Түмний их entertainment үзүүлж байна. Эрхэм өнд үзэгчтэй сүрэг дарган сайхан тусгаж байна уу? Гудам дэлгэр Монгол эх оронд маань 20 дудаан зам цаг ажиллан ирсэн энэ сайхан цаг мөчид буюу бидний удирдлагын тооллын 17 дугаар жарны халтан өнжлөх тэмээх гал дахиад жилийн зуны тэргүүн сарын шинийн 8-ны өлзий өчрөд үрдсэн энэ бэлэг цайн өдөр зохион байгуулагдсан халахын сэцэн аймгийн Эрдэнэ далай жон ангийн хөшөө буюу Сүхбаатар аймгийн Мөнхган сумын нутаг Мөнхган уулын дахлах их баяр зангид наадмыг Түмний студийн уран бүтээлч хамт олон түмэн олон үзэгчтэй авахын бүрэн ихээр нь бэлтгэн үзүүлэхэд бэлэн боллоо. За ингээд өнөختний дүүхтэй нүүдэлчин Монгол туман нартын буралдоосон 800-ыг элэгтэн уул хангаа аваад хийгэн дахин дайж ирсэн тэр сайхан нандин уламжлалын дагуу өнөө жил инхүү 2017 дугаар оны 6 дугаар сарын 2-ны өдөр буюу 17 дугаар жарны гал дахиад жилийн зуны ихэнх сарын шинийн 8-ны бэлэгдсэн өдөр Дасрангийн арднаа багштай 1995 оны төгсөгчд энэ нутгийн дүмний шүтэн болсон Мөнхган уудаан дахин дайж нутгийн дүмэн зөвсөгтөн олноо. Уул хангаа аваад хийсэн одоо дэлгэрүүлж өргөн дэлгэр сайхан наадмыг хамжилттай сайхан зохион байгууллаа. За ингээд Мөнхган уулын дахлах их баяр зангид наадамд хүрэлцэн ирсэн одоо хол ойрын зочид төлөөлөгчд нутгийн олон зөвсөгтөн дүмэнд бол одоо дам хуврагууд овооны одоо сан айлж байгааг үзэгчтэй охин харж байна. За ер нь одоо хүн байгаль хоёр бол одоо хүн холбоотой гэж одоо эрт дээр үеэсэн ярьдаг. Тэр ч утгаараа бол одоо энэ нүүдэлчин Монгол туман зуны ихэнх сар гарсаар бол одоо уул хангаа аваад хийгэн дахин дайдаг. За хурамс ингрэсэн бас одоо хургуйдаг. Ийм одоо сайхан нандин уламжлалтай ард түмэн. За энэ жилийн одоо Мөнхган уулын дахлах их баяр зангид наадмыг бол одоо 1995 оны төгсөгчд бол одоо ивэн дэтгэн гардан зохион байгууллаа. Үнэхээр одоо өргөн дэлгэр сайхан наадмыг одоо зохион байгуулж энэ зуны ихэнх сарын шинийн 8-ны бэлэгдсэн өдөр Мөнхган уулын дахлах их баяр зангид наадмыг инхүү одоо амжилттай сайхан зохион байгуулж дахин дайсныг Түмний студийн уран бүтээлч хамт олон Монголын үндэсний экран телевизтэй хамтран түмэн олон үзэгчтэй авахындан солилцуулж байгаа нэ. За хуучин бол одоо Сүхбаатар аймгийн Эрдэнэ далай жон ангийн өшөө одоогийн Сүхбаатар аймгийн Мөнхган сум гэдэг бол яхан аргагүй ус одоо ариун баялаг түүхийн өлгий сайхан нутаг. За дуурсах албар ихтэй дурсах түүх ариунтай ийм одоо сайхан нутаг бол Сүхбаатар аймгийн Мөнхган сум байгаа. За өнөө жил одоо өвлийг өнтэй сайхан давсан өрн авартай инг сайхан залгасан. За өрн дудаан дун цаг одоо айшлан ирж за байгаль дэлхий ус одоо ногоон дэлэн өмссөн газрын гарт үнэхээр одоо сайхантай сайхан дунд уншлагтай байгааг бол одоо үзэгчтэй охин далдан харж байгаа хаа. За ингээд Сүхбаатар аймгийн Мөнхган сумын ард иргэдийн одоо шүтэн болсон хан уул гэж одоо нутгийн дүн бол одоо бэлэгшлэн одоо дээдлийн шүтгийн байгаа юм. За ер нь одоо Монголын одоо түүхэн сурвалж жүжигт одоо тэмдэглэгдэн үлдсэн байдаг Монгол хаадуудын нэрээр одоо нэрлэгдсэн цорын ганц сум бол одоо Сүхбаатар аймгийн Мөнхган сум байгаа. За Мөнхган сумынхан одоо баруун хойд талдан дөршлөг энэ хан уулынхаа дахлах их баяр зангид наадамд бол одоо зочид төлөөлөгчд хол ойрын одоо нутгийн дүн бол одоо өргөнөөрөө хүрэлцэн ирсэн үнэхээр өргөн дэлгэр сайхан наадмыг инхүү одоо Дасрангийн арднаа багштай 1995 оны төгсөгчд одоо өргөн дэлгэр сайхан зохион байгууллаа. За өнгөрсөн жил одоо энэ уулын дахлах их баяр зангид наадмыг бол одоо Сүхбаатар аймгийн Мөнхган сумын ангийн алдарт яаж Эрдэнэ улаар нутагтай Нямсрангийн гэрэлт одоо уяаштай тэргүүн хурд гал уяаны хамт олон бол одоо дахин дайж бас одоо өргөн дэлгэр сайхан наадмыг одоо зохион байгуулж Түмний студийн уран бүтээлч хамт олон тэрхүү одоо дахлах их баяр зангид наадмыг бас одоо түмэн олон үзэгчтэй авахындан өргөн дэлгэр одоо өргөн ихээр нь төлөвлөж байлаа. За өнөө жил бол одоо Дасрангийн арднаа багштай 1995 оны төгсөгчд бол одоо ийхүү анги хамт олноороо одоо нэгдэж за уул хангаа аваад хийгэн одоо дахин дайж за ингээд овооны их одоо баяр зангид наадмын албан ёсны нийтийн үйлчлэгээ бол одоо эхлэхэд бэлэн болсон байгааг үзэгчтэй авахын харж байна. За төрийн алтан соён бод тугаан бол одоо намрын мандуулж за энэ их одоо баяр зангид наадмаа нийхэд одоо бэлэн болсон байна. За хан уулынхаа эвэрт бол
одоо нутгийн түмэн олон өргөнөөрөө одоо сайхан үргэлжлэн ирсэн байгаа. Үнэхээр одоо энэ 1995 оны төгсөгчд бас одоо энэ мөнгөн сумандан бас одоо нэгэн сайхан анхдагчд одоо боллоо. Энэ сайхан уул хангаган бол одоо анги хамтанд олноороо дахин дайсан анхны одоо хамт олон бол Ласрангийн ардны авагчтай 1995 оны одоо төгсөгчд боллоо. За ингээд энэ нутгаас одоо төрөн гарсан Сүхбаатар аймгийн мөнгөн сумын харьяат Монгол улсын начин Батчаргалын Болдбаатарын Батчаргал одоо төрийн алтан соёмбод тугаан бол одоо намруулан энэ мөнгөн уулынхаа тахилгын хоёр зангал наадмыг албан ёсоор нийгэд одоо бэлэн болжээ. За ингээд алтан соёмбод төрийн далбаагаан бол одоо гүн хүндэтгэлтэйгээр энэ төв басрынхаа хоймор хан уулынхаа өөрөөл одоо хүндэтгэн залж байгааг одоо үзэгчтэй авах харж байна. За аргагүй бас одоо нүүдэлчин Монгол түмэн бол одоо энэ уул хангаа аваад хийгэн одоо эртээр үеэсэн бас одоо дахин дайж идэ удааныхаа дээжийг одоо сүүснийхээ дээжийг өргөдөг ийм одоо сайхан арга түмэн. За ингээд Сүхбаатар аймгийн мөнгөн сумын нутаг мөнгөн уулын тахилгын хоёр зангал наадам инхүү алтан ёсоор өргөн дэлгэр сайхан эхэлж байгаа нэ. Хөгтөнгөрөө суугдaltaй, хатан дэлхийн суугдaltaй, мөнхөд бишрэгдэх таархан, мөнхөн уулынхаа их тахилгыг 17 дугаар жарны алтан унжлагт хэмээх ад дахин жилийн зуны тэргүүн сарын шинийн 8-ны бэлэг цагаан өдрийн дуу цагт дахиж байгаа нутгийн иргэд сүсгтэн олон зочид төлөөлөгч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж хан уулын тахилгын арга хэмжээ нээснийг мэдэгдэе. За энэхүү Ласрангийн ардны авагчтай 1995 оны төгсөгчдөөс одоо гардан зохион байгуулж буй мөнгөн уулын тахилгын их хоёр зангал наадмын албан ёсны нээлтийн үйл ажиллагаа за сумын засаг дарга бол одоо наадамчин олондоо хандаж үгэлээ. За ингээд мөнгөн сумын одоо энэ мөнгөн уулын сан гэдгийг бас одоо энэ 1995 оны төгсөгчд бас одоо бүтээлгэж энэ одоо сангаан бас одоо наадамчин олон хорон зуулсан энэ сүсгтэн олондоо бас одоо лам уургуудаар уншуулж мөнгөн уулын санг бас одоо сайхан айллаа. За ингээд лам уургууд одоо энэ уул хангайтан одоо сүсгэн бишрэхээр одоо хүрэлцэн ирсэн сүсгтэн олонд одоо зориулж сайхан овооны сан тавилаа. За мөн одоо хэмрийн сан олон одоо төрлийн сайхан сан одоо такснаас гадна за даллага бас одоо авж энэ мөнгөн уулын санг бас одоо сайхан гарвнаж
одоо уншсан ийм өргөн дэлгэр сайхан наадам зохион байгуулагдаж за Сүхбаатар аймгийн Мөнхөн сумын нутаг Мөнхөн уудын тахлах хөвөр цангал наадам ийхүү одоо ов ханга ууд дэлхийг одоо дахин дайлаа. Айн бүрсэсний дуус ахын өдрийн адуу сайхны үнэлгээдээ 14 дугаар ажлын хөрөнгөлөлт Алтайгийн дөрөв бүрэн хилэн Кыргызстан болон Хангалттай хангилт тосхон улаан болцны багмуудад дэслэг бидгийа. Энэ дөрвөн дэглэм хөтөлбөр болон таамаг хосахтааны Иргэцгийн сафарыг хэсгээр дараа бүсгийн харамсан болгож саат ахман удаан уудын ингээд одоо энэ сайхан өсөө багны осож ирсэн байгаа. Мөн одоо энэ манай пасторына болон доктор хэлбэр ингээд ийд сарунгүй дахиад одоо ажлын багийн хамт одоо болоо хоёроо ингээд өөрийн хөргөөр үгүй босоод хоорны ослихан хилжиж хөргөө аруулж өсөж таахын болоод хаахын таашгүй мэдээд хамгийн сайн мөдийг хүсэлээ. За өнөөдрийн энэ тахлах их баяр цангал наадмын үеэр мөн одоо энэ Сүхбаатар аймгийн Мөнхөн сумын нутаг Мөнхөн уудынхан одоо өвөрвөлд за төрийн 9 мөрөх цагаан тугийн одоо бэлэгдэл болсон энэ Мөнхөн сумын хүндэт багныг бас одоо Багнуур дүүргийн иргэн Багнуур угсаар компани захирал одоо ингээд ивент итгэн сайхан одоо сүндэрлүүлэн энэ одоо хүндэт багны албан ёсны нийтийн үйл ажиллагаа одоо зохион байгуулагдж байгаа турган мөчийг үзэгчтэй авсан гарч байна. За ингээд Мөнхөн сумын хүндэт баг нь одоо Мөнхөн уудынхан өвөрвөлд сүндэрлэн босож лам хуургууд одоо албан ёсоор нээж 10 найдан сан давж байгааг үзэгчтэй авсан гарч байна. Түмний их entertainment үзүүлж байна. За инхүү бэлгийн удирдлагын хоолны 17 дугаар жарны хатан тамиг гал дахиад жилийн зуны дөрвөн сарын шиний 8-ны өлзийн өчрөд үргэлжлэн бэлэгдсэн өдөр зохион байгуулагдсан Сүхбаатар аймгийн Мөнхөн сумын нутаг Мөнхөн уудын тахлах их баяр цангал наадам зориулсан хурдан их насны мөрдийн уралдаан шанд шалгах хөлгөөд гарааны зухаар хөдөлсөн байна. За газраас угдарсан 61 хурдан шандас түмэн ихүүд өнөөдрийн их баяр цангал наадам хатан доосон өргөөр инхүү одоо гараанд гарсан байгаа турган мөчийг үзэгчтэй авсан харж байна. За энэ уудын одоо тахлах их баяр цангал наадмыг өнгөрсөн жил одоо Сэлэн ангийн Баян улсын ангийн алдартай төмөр хүрээгийн дөрөв мөнгө тэргүүнтэй Төвсгөл ангийн төсөлдөг сумын ангийн алдартай Гончиг Батын Бат бол ангийн алдартай Мөнхөн сумын Эрдэнэ улаан нутагтай Ням сургийн гэрэл тод нарын хүмүүс одоо ивент итгэн гардан зохион байгуулж ирсэн бол өнөө жилийн 2017 дугаар оны 6 дугаар сарын 2-ны одоо өдөр Ласрангийн арднаа багштай 1995 оны төгсөгчд гардан зохион байгуулж за хурдан эднэсний мөрдийн уралдаан шанд шалгах хурдан хөлгөөд
гарааны алтан шир сурахаараа хөдөлсөн байгааг үзэгчтэй ахын харж байна. За үнэхээр одоо мөнхөн уулын дахлага өгөхөөр зангид наадам бол одоо зохион байгуул сайтай өргөн дэлгэр одоо сайхан зохион байгуулагдлаа. За жил жилийнхээс одоо илүү сайхан наадам бол одоо өнөө жил одоо зохион байгуулагдаж байна. 1995 оны төгсөгчдөд бол одоо нийт мөнхөнчүүдийн нэрийн өмнөөс одоо баяр хүргэн зүйтэй ба энэ одоо нутгийн өмнөний шүтэн болсон энэ сайхан уул хангаагаа ингэж сайхан одоо зохион байгуулж за бас л одоо мөнхөн сумандан бол одоо нэгэн анхдагчд одоо боллоо. За энэ цаг мөчөөс хойш одоо дараагийн жилүүд одоо хойч үеийн одоо төгсөгчд нь ийхүү анги хамт олноор одоо нэгдэж энэ уул хангаагаа бас одоо дахин дайж байхаар болсон байгаа. За ингээ хурдан их насны мөртийн уралдаан шанд шалган хөлгөө дотор одоо сүүлийн үед аймаг сум орон нутгад тогтмол дөрвөлж харагдж байгаа. Зартай хурдан хөлгүүд олон мордсон байгаа. Тухайлх юм бол өнөө жил одоо Сүхбаатар аймгийн халзан суман зохион байгуулагдсан аймгийн өмнөд үсгийн хурдан мөртийн уралдаанд аман үзүүлээд Сүхбаатар аймгийн аврах хөдөлгөөлөөр болох Жавхан жиргээ хурд 2017 уралдаанд мөн одоо аман үзүүн дуртаасан Сүхбаатар аймгийн мөнхөн сумын уяаж за 1995 оны төгсөгчдийн одоо төлөөлөл болсон дөржин сандан жигмэд уяачийн үж ордуулж байгаа. Алтан гэрлийн гамзэргийн Юмбу хөрөмөр одоо мордсон байгаа харагдаж байна. За мөн одоо Сүхбаатар аймгийн мөнхөн сумын уяаж Юмбу хөрөөгөө хурдан харамаар орон нутгатан бас олон дөрвөлж харагдсан ийм одоо хурдан харамаар мордсон байгаа. Сүхбаатар аймгийн мөнхөн сумын ангийн алдарт уяаж Долгор сүрэнгийн Баттэрдний хурдан Ягаамар ус одоо мордсон гэж захтай хурдан хөлгөөд олон одоо хурамж болсон байгаа. Өнөөдрийг хоёр цангад наадамд одоо Дорнод аймаг, Хэнти аймаг, Сүхбаатар аймгийн одоо ихэнх сумдаас одоо уяаж хурдан урт хөлөг мөртөөгөө өрөлдсөн ирсэн. Үнэхээр өргөн дэлгэр сайхан наадам зохион байгуулагдсан. За хөрчилөө Сүхбаатар аймгийн мөнхөн сумын нутаг мөнхөн уулын дахлагыг хоёр цангад наадмын хурдан их насны мэргараныхаа зохиогоос нэгэн зэрэг сайхан эргэж за 1995 оны төгсөгчдөөс гардан зохион байгуулж байгаа энийг хоёр цангад наадмын хурдан их насны мөртийн уралдааны өнгөн дээр дөнгөж иргэнгүүт нь одоо сайхан хотрохтой үгэдтэй харамар гарч ирээ өтөлдөө. За энэ бол одоо Сүхбаатар аймгийн мөнхөн сумын яаж Ямсран живийн хурдан харамар гарч ирсэн бол түүний ард талаар аман хүзүүн дээр Сүхбаатар аймгийн мөнхөн сумын яаж Баасан дөржийн хурдан алиумар гарч ирсэн уршилтаа. За мөн одоо Сүхбаатар аймгийн мөнхөн сумын яаж Мөнхөтийн хурдан жаргамар айргийн урал дээр гараад ирсэн уршилж байгаа. За ингээд газраас ударсан 61 хурдан дүмэн нэхүүдийг өнгөлөө гарч ирж байгаа энэ сайхан харамар бол одоо Сүхбаатар аймгийн мөнхөн сумын яаж Ямсран живийн хурдан харамар. За харамар алиумар хоёр одоо дөнгөж эргээд л одоо нэг хангинсан сумнаас цойлсон он шиг юм гарч ирээд л хөдөллөөдөө үзэгчтэй. За аман хүзүүн дээр бол одоо Сүхбаатар аймгийн мөнхөн сумын яаж Баасан дөржийн хурдан халиумар одоо гараад ирсэн байгаа. За харамар халиумар хоёр одоо дөнгөж сайхан эргээд одоо сэрэгэн хөдөлсөн байгааг үзэгчтэй охин харж байгаа. За аман хүзүүн дээр бол одоо Сүхбаатар аймгийн мөнхөн сумын Баасан дөржийн хурдан халиумар нь одоо гараад ирсэн уршилж байгаа. За одоо манай зөвлөж арын мөртүүдийг одоо харуулж ирсэн. За Мөнхөтийн хурдан жаргамар хамгийн заадалт нь гарч ирсэн бол Сүхбаатар аймгийн уулын сумын улсын сайн малчин ангийн алдарт яаж халтрын алтан уйгийн хурдан хээрмөр одоо гараад ирсэн бол мөн алтан уйг алдартыг хөөж урдуулж байгаа. Хинти ангийн хэрлэн сумын уяаж Пагмын Оростогоогийн хурдан саарламар. За Хөвсгөл ангийн уяаж Батбаатрын Эмбүү зэрэг гэдэг мөр бас одоо гараад ирсэн бол Сүхбаатар аймгийн мөнхөн сумын Тэрмийн уулаар нутагтай Өөгийн ариун бутын хурдан саарламар одоо гараад ирсэн байна. За алтан гэрлийн гамзэргийн хурдан Эмбүү мөр нь одоо сая харагдаад өнгөрлөө. За мөн одоо ходрохтой Монгол нэмэлтээ үгээдээ сайхан харамар одоо гараад ирсэн байгаа харагдаж байна. Сүхбаатар аймгийн мөнхөн сумын яаж Амьдны болдын хурдан харамар одоо харагдаад өнгөрж байгаа шиг байна. За ногоон зүүн нэмнэтээ сайхан шаргамар одоо дээгүрхэн сайхан гараад ирсэн уршилтаа мөнхөн сумын яаж зоригийн ширэг гэдэг мөр гарч ирсэн бол тэр дунд одоо зэнхэр өвстэй үгээдээ сайхан засмал дэлтэй бормор өнөө жилийн Жавхан ширгийн хурд уралдааныг одоо хөтөлж уралдаад байсан Сүхбаатар аймгийн мөнхөн сумын яаж Юурагийн Амгалан баатарын хурдан бормор одоо гараад ирсэн уршилж байгаа бол энэ эдэн мөрнийх нь өнгөн дээр хатан үзүүлэлтээ сайхан эрмөр Хөвсгөл ангийн бүрэн дөгдөх сумын яаж Дуурсрангийн утхан давгийн хурдан хээрмөр гараад ирсэн уршилтаа энэ бол Сүхбаатар аймгийн мөнхөн сумын Буурын Мэрмагна гэдэг залуугийн анхан адуу за урд талд нь одоо улаан авцтай үгээдээ сайхан бормор ороод ирсэн байгаа. Сүхбаатар аймгийн мөнхөн сумын ангийн алдарт Долгор сүрэнгийн Баттэрдний хурдан бормор ороод ирсэн байна. Цаад талд нь Сүхбаатар аймгийн мөнхөн сумын яаж Баяр эрдний хурдан халагмар ус одоо гараад ирсэн уршилж харагдаж байна. За Өөгийн ариун бутын хурдан саарламар одоо энэ хамгийн наадалд нь Варан зэшин мэтэй урьдчилаад байгаа. За энэ эдэн мөрнийх нь өнгөн дээр одоо тэр цэнхэр утастай үгээдээ хатан үзүүлэлтээ сайхан Юмбу хөрөмөр одоо өнөө жил одоо Сүхбаатар аймгийн халдсан сумын зохион байгуулагдсан аймгийн өмнөд үсэд аман үзүүлэлт Жавхан жиргийн хурд уралдаанд мөн одоо аман үзүүн дурталсан Сүхбаатар аймгийн мөнхөн сумын яаж Алтан гэрлийн гамзэргийн Юмбу хөрөмөр юм байгаамаа. За хамгийн наадалд нь одоо Сүхбаатар аймгийн мөнхөн сумын яаж Дамдны болдоогийн хурдан харамар одоо гараад ирсэн уршилж байгааг үзэгчтэй охин харж байгаа. За харамрны өнгөн дээр цагаан зэмтэй үгээдээ сайхан саарламар гараад ирсэн өнгөрсөн жил одоо хан энтэй аймгийн мөрөн спорт байшин холбооны 20 жилийн үед аярэгдэж байсан Сүхбаатар аймгийн Уулын сумын улсын сайн малчин ангийн алдарт яаж халтрын алтан уйгийн хөөж урдуулдаг Хэнти аймгийн хэрлэн сумын Пагмын Оростогоогийн хурдан саарламар гараад ирсэн байгаа. Араас одоо ногоон нэмнэтээ сайхан зээрдмөр одоо ширүүхэн өлтөөр орж ирлээ. Сүхбаатар аймгийн мөнхөн сумын Отхон баатарын хөрөнгө гэдэг мөр арын эдэн мөрнөөс одоо хүзүүр эдэн мөртөөгөө залгаж байгааг одоо үзэгчтэй охин харж байна. За Дамдны болдоогийн харамар одоо өнгөн дээрээ гарч ирлээ. За түүний ард тал дээр нь одоо сайхан хулмар гараад ирсэн гонгоржгүй хул гэдэг мөр аман хүзүүн дээр гараад ирсэн байна. За Отхон баатарын хурдан хөрөмөр нэвхэн дуулаад аман хүзүүрөөр орж ирлээ. Хөтөлж уралдаад өссөн Сүхбаатар аймгийн мөнхөн сумын яаж Ямсран живийн хурдан харамар одоо нэг 5-6-гийн бүрэн дээр гараад ирсэн уршилж байгаа. Тэр цаатлаар нь ахаад одоо сайхан хүрмөр гараад ирсэн байна. Мөнхөтийн хурдан шаргамар ганцэргийн бүүмөр хоёр одоо
ар дээр нь өршөлж байгаа. За Амгалан Баатарын хурдан борморч нь одоо хойдлын хэдмөрнөөс одоо эрчтэйхэн гарч ирээд үзүүрлүү одоо шургаж байгаа харагдаж байна. За одоо ари хэдмөртүүдийг харж эхлэхэд энэ хамгийн наадлын шаргамар бол Сүхбаатар аймгийн Мөнгөн сумын халтрууга хурдан шаргамар гараад ирсэн мөн одоо өршөлж байгаа харагдаж байна. За зоригийн шарга гэдэг мөрн энэ одоо сая дэлгэснээр харагдаад өнгөрлөө. Сүхбаатар аймгийн уул уян сумын ангийн алдарт байж халтрын алтан үеийн хурдан хээрмөр нь одоо энэ гарч ирсэн байгаа. За өнгөн дээр нэг сайхан гарч ирээд өнөөдөр нааданд үлдлээ. За Төв аймгийн Баянган жуулсмын ангийн алдарт байж мөнхөтийн ариун болтын хурдан хээрмөр гараад ирсэн байна. Түүний ард тал дээр Ямбүү хөрвөөгөө хурдан хармороос одоо гараад ирсэн байна. Монгол эмээлтэй худрагтай одоо мөрдсөн байгаа хармороос энэ сум орон нутагтаа олон дөрвөлж харагдсан Сүхбаатар аймгийн Мөнгөн сумын олон дүмэндээ Ямбүү хэмээн үнэлэгдсэн насангийн бүрвээгөө пүрвдөржийн хурдан хармар гараад ирсэн бол Сүхбаатар аймгийн Мөнгөн сумын ангийн алдарт байж Ядмын Батулцын өж хурдолж байгаа Төв аймгийн Баянган жуулсмын ангийн алдарт байж мөнхөтийн ариун болтын хурдан халтармар одоо гарч ирсэн байгаа. За халтрын алтан үеийн хурдан хээрмөр нь одоо жоохон ойшиллоо. За тэр хамгийн зааталт нь ахаад одоо бараа нэмнэтэй шаргамар одоо өршөлдөд байгаа Мөнгөн сумын яаж хатан бүвэгийн хурдан шаргамар байна. Энэ Сүхбаатар аймгийн Мөнгөн сумын ангийн алдарт байж Нямзрангийн гэрэл толтын өж хурдолдог энэ нэг хурдан Ямбүү хөрмөрөөс одоо гараад ирсэн өршөлдөө Хөвсгөл аймгийн уяаж Батбаатарын Ямбүү гэдэг мөр юм байгаа юм. За энэ хамгийн наадалт нь гараад ирсэн сайхан хонгормор одоо амар жаргалын цэрэн нэмийн хурдан хонгормор одоо гарч ирсэн байна. Сүхбаатар аймгийн Мөнгөн сумын уяаж амар жаргалын цэрэн нэмийн хурдан хонгормор гарч ирсэн байгаа. Эрдэнэүлийн хөрөнгө гэдэг мөр мөн одоо харагдаад өнгөрсөн бол мөр дэргэнгүүд одоо дээгнүүр сайхан гарч ирсэн Сүхбаатар аймгийн Мөнгөн сумын уяаж Баасан дэржийн хурдан алиа мөр. За цааталд нь бол одоо Дулаан хааны бат эрдэнийн хурдан дуурмөр одоо гараад ирсэн уршилж байгаа. За энэ өсгий цагаан сайхан хармороос одоо гараад ирсэн уршиллаа та. За энэ хараалаг мөр чин одоо за ариун бутны хурдан хараалаг гэдэг мөр юм шиг байна. За 54 номертэй марцсан сайхан хээр алаг мөр бол одоо зол жаргалын хурдан алаг мөр байна. Хадган сахиустай сайхан саарлмар гараад ирсэн инх зэргийн саарл гэдэг мөр бас одоо нэлээд дээгүүрхэн гарч ирсэн бол Хөвсгөл аймгийн бүрэн дөгтөсөн юм яаж дуур сүрэнгийн утхан давгийн хурдан армар. За цааталтны бадва цээжнээтэй хонгор алдсан мөр өнөө жил жавхан жаргалын хурд уралдаанд хурдан хөрөнгө газаргаан дөрүүлсэн Сүхбаатар аймгийн Мөнгөн сумын цэгмэтийн хууган баярын унаган адуу Мөнгөн сумын яаж ган хөрлөлийн одоо хурдан халдсанмар гарч ирсэн байна. За мөн одоо Сүхбаатар аймгийн Мөнгөн сумын яаж говтын ад билгийн хурдан халдсанмар харагдаад өнгөрлөө. Багмын орос тогоогийн хурдан саарлмар энэ хэдэн мөрний одоо дундад уршлаад байгаа Сүхбаатар аймгийн Мөнгөн сумын 1995 оны төгсөгчдийн нөлөөлөл болсон дөржин самдан жигмэд алдартын үе шүрлөөж байгаа Мөнгөн сумын алтан гэрлийн ган зэрэг Ямбүү хөрмөр нь одоо энэ уршилж байгаа. Цаад алтан цагаан цээжнээтэй сайхан хөхмөр мөр нэг одоо гараад ирсэн Сүхбаатар аймгийн Дүмэн цогцмын аймгийн алдарт байж төмөр өчрийн гал удрахын үе шүрлөөж байгаа Сүхбаатар аймгийн Дүмэн цогцмын байж Баяр хотын хурдан бормор хамгийн ард талд нь гараад ирсэн уршиллаа. За өнгөрсөн жил одоо төмөр өчрийн гал удрах гэдэг үеж хурдан шаргамар энэ Мөнгөн уулын тахлагыг хөрөлцөн гал адам хамаа хүчөнд дурдуулж ирсэн ийм одоо үеж юм байгаа юм. За арын дөрвмөрнийх нь өнгөн дээр шар нэмнэтэй хатагтай сайхан хуулмар өршлээд байгаа. Энэ бол одоо хонгорч үе хул гэдэг мөр юм байгаа юм. Хамгийн ард талд нь Сүхбаатар аймгийн Мөнгөн сумын байж Баяр эрдэнийн хурдан алаг мөр ус одоо гараад ирсэн. Энэ гурван мөрнийх нь өнгөн дээр мөнхөтийн шаргамар одоо гарч ирсэн уршилдаа. Ард тал дээр нь алтан гэрлийн ган зэрэг Ямбүү хөрмөр гараад ирсэн уршилж байгаа. Өнөөдрийн хоёр сингл наадмын хурдан их насны мөрдийн уралдааны өнгөн дээр Сүхбаатар аймгийн Мөнгөн сумын байж Юурагийн Амгалан Баатарын хурдан бормор одоо сайхан гарч ирээ хөтөлөө. Өнөө жил Мөнгөн сумын зохион байгуулагдсан Сүхбаатар аймгийн авраг хөдөгчд оруулагч Жавхан ширгагийн хурд уралдааныг одоо хол сайхан хөтөлсөөр байгаа 10 мэтэн гаргаад орчиж байсан энэ одоо хурдан мөр байгаа. За их талдан бол одоо Бохын дод сүрэн гэдэг үний одоо хурдан цагаан мөрний өгшөлтэй ийм одоо хурдан мөр юм байлаа. Өнгөрсөн жил Хэнти аймгийн Баян утга сумын бэрсэн гэл наатанд айргийн дав дурталж байсан. За Сүхбаатар аймгийн Мөнгөн сумын уяа дөржин самдан жигмэтийн үе шүрлүүлж байгаа алтан гэрлийн ган зэрэг Ямбүү хөрмөр нь одоо ам үзүүрөө шургасан байгаа харагдаж байна. Сүхбаатар аймгийн Дүмэн цогцмын ангийн алдарт төмөрчрийн гал удрахын үе шүрлүүлж байгаа Баяр хотын хурдан бормор орж ирлээ. За Мөнгөн сумын уяаж Баяр эрдэнийн хурдан алагмар арын хэдэн мөрнийх нь өнгөн дээр Хэнти аймгийн Хэрлэн сумын Багмын орос тогоогийн хурдан саарлмар түүний ард тал дээр байгаа. Энэ хэдэн мөрөнд одоо дунд талдны бадва сайхан савдар халдсанмар ороод ирсэн Сүхбаатар аймгийн Мөнгөн сумын Тэрмийн уулаар нутагтай Говтын яд билгийн хурдан халдсанмар одоо орж ирсэн байна. Азаагийн халдсан гэдэг мөр одоо том жижиг олон уралдаанд дөрүүлж харагдсан. Жавхан ширгагийн урд уралдаанд өнөө жил одоо тархин зайхан уралдаж хадуураад өвчж байсан ийм одоо хурданмар байгаа. За түүний ард тал дээр нь мөн одоо ган хөрлөлийн хурдан халдсанмар орж ирсэн байгаа. За ногоо нэмнэтэй хөрмөр одоо тархины хэдэн мөрөнд их одоо өршөлж байгаа. Энэ Отхон Баатарын хурдан хөрмөр юм байгаа юм үзэгчтэй. Өнгөн дээр нь гарч ирсэн энэ цагаан бормор бол одоо Сүхбаатар аймгийн Дүмэн цогцмын байж Баяр хотын хурдан бормороо сайхан хөх бормор одоо гараад ирсэн байгаа. Тодулаан шарвцтай үгээтэй сайхан шаргамар гарсан цагаасаа их л дархин дуралтай. Энэ бол одоо мөнхөтийн хурдан шаргамар юм байгаа юм. За Мөнгөн сумын уяаж аз үлгийн хурдан цавдар халдсанмар ороод ирсэн Баяр эрдэнийн хурдан алагмар мөн одоо цаадалт нь орж ирсэн бол Сүхбаатар аймгийн уул уян сумын улсын саймалчин ангийн алдарт байж халтрын алтан үеийн үеж хурдлуулж байгаа Хэнти аймгийн Хэрлэн сумын Багмын орос тогоогийн хурдан саарлмар. За энэ хэдэн мөрнийх нь өнгөн дээр цээжнээтэй сайхан хонгор халдсанмар ороод ирсэн байгаа Сүхбаатар аймгийн Мөнгөн сумын ган хөрлөлийн хурдан халдсанмар юм байгаамаа. За тэр бол одоо сегментийн уган биерийн унаган адуу Орчмөнгийн Мөнгөн Баатар гэдэг залуу уяа залгагийн дараадаг занкан халтрууга хурдан шаргамар арын хэдэн мөрнийх нь өнгөн дээр байна.
Ахаад одоо сайхан халиумөр ороод ирсэн уршилж харагдаж байна. За энэ халиумөр бол одоо Дамдын мөргийн халиумөр баг шиг байна. За Төв ангийн Баян Өнжөө сумын ангийн алдарт бияж мөнхөтийн яруу болтой хавчиг 6 настай хурдан хэрмөр нь ороод ирсэн бол Юмбу хурвага хурдан хармар арын хэдэн мөрнийхэн өнгөн дээр Дулаан хааны Батэрдний хурдан бормор одоо орж ирсэн уршилж харагдаж байна. Өнгөрсөн жил Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг Дархан хаан уулын дахлагыг хөрсөн ингээд даадан түрүү мөнгөд хурдаж байсан ийм одоо хурдан мөр байгаа. Инх зэргийн хурдан саардмар хадган сахиустай оруулаад бас одоо энэ хэдэн мөрнийхөө хамгийн ардал дээр уршилж байгаа одоо сая харагдлаа. За 54 номертэй тарган алагмөр бол одоо зол жаргалын хэр алаг гэж бүртгүүлсэн байсан баха. За өнгөн дээр нь бол одоо номергүй үгэдэ 54 мөр гараад ирсэн байгаа. Сүхбаатар аймгийн Мөнгөн сумын өвөгийн яруу болтын хурдан саардмар одоо гараад ирсэн байгаа. Тэрмийн уулаар нутагтай өвөө гэж одоо онгон адууныхаа зөвдлийн гүн онхорхой тэр өвөө үсгэн намаг дардаг ийм одоо сайн уяд адуутай хүн байдаг. Харга болтоо адуутай. За энэ нөгөө Сүхбаатар аймгийн Мөнгөн сумын ангийн алдарт бие Нямсрынгийн гэрэл дотын ууч хурдуулдаг Хөвсгөл аймгийн мөрөнд дөгдөх сумын Дуурсрынгийн утхан давгийн хурдан хэрмэр харагдаад өнгөрсөн бол Пагмын Орос тогоогийн хурдан саардмар одоо энэ хэдэн мөрний хамгийн ардалт нь байгаа. За дунд талд нь одоо Сүхбаатар аймгийн Мөнгөн сумын Очимгийн Мөнгө хатын ууч хурдуулдаг Ган хурлын хурдан хонгор халдмар гараад ирсэн. Дамдны болтоогийн хурдан хармар үзүүрийн хэдэн мөрөн дээр байгаа юм байна. За гонгорч үе хурдан холмор сая одоо харагдаад өнгөрсөн бол Сүхбаатар аймгийн Мөнгөн сумын Тэрмийн бригадаар нутагтай. За энэ нөгөө Говтын атлетикийн хурдан халдмар одоо энэ хамгийн наадаар нь оршаасан. Мөнгөний одоо Жавхан жиргийн хурд уралдаан тархинд дурлаж яваад хадуурч байсан да өнөө жил одоо тун хурдан байгаамар. За цаад алт нь бол одоо Сүхбаатар аймгийн Дүмэн зүг сумын Монгол улсын тод мандаа Сайрын зөрнгийн нөмөр өчрийг аймгийн алдарт байж гал удрахын ууж урдуулж байгаа Баярутын хурдан бормор харагдаад өнгөрсөн. За үзүүрийн хоёр мөрнийх нь одоо буруу талд нь хөшөөлөг одоо бормор бол Сүхбаатар аймгийн Дүмэн зүг сумын уяаж Мөнгөн сумын уяаж Юурагийн Амгалан Баатарын хурдан бормороо. За Амгалан Баатарын бормор өнгөрсөн жил одоо Энти аймгийн Баян утга сумын Баярсангал нааданд айргийн давталтаас өнөө жил Жавхан жиргийн хурд уралдааны хөтөлж уралдаад байсан ийм одоо очтой хэмээр байгаа. Түүний ардал дээр нь энэ наадмыг одоо ивэнтэн гартан зохион байгуулж бай. Засрангийн арднаа багштай 1995 оны төгсөгчдийн төлөөлөл болсон аймгийн зам дөржийн өө сандан нийгмийн ууж хурдлуулж байгаа Сүхбаатар аймгийн Мөнгөн сумын яаж алтан гэрлийн ганцэргийн хурдан Юмбу хөрөмөр нь гараад ирсэн. Өнөө жил одоо халдсангийн бүсийн уралдаанд амаа үзүүлээд за мөн одоо Жавхан жиргийн хурд уралдаанд амаа үзүүнд дурдсан. Өнгөрсөн жил Заан ширээ уулын дахлага нааданд хайрагдсан. За мөн одоо Энти аймгийн Баян овоо сумын Түмэн зүргийн Баярсангал нааданд хайрагдаж байсан ийм одоо хурданмар байгаа. Хар дээр нь одоо Сүхбаатар аймгийн Түмэн зүг сумын Баярутын хурдан бормор орж ирсэн бол мөн одоо Сүхбаатар аймгийн Мөнгөн сумын яаж Говтын атлетикийн хурдан халдсанмар одоо орж ирсэн уршилж байгаа. За халдсанмар бормор хоёр одоо араас туулаад үзүүрийн хоёр мөрөн дээр ямар ч гэсэн одоо залгахын залгалаа. За дөрвөн мөрний хооронд аргагүй нэг дөмөгдөн уралдаан гэж аваа гарах нэ. За Сүхбаатар аймгийн Мөнгөн сум гэдэг бол яахан аргагүй одоо Эрдэнэ төгсөө яачаад Эрдэнэ хурдан урт үлгмөр дараа алдартай ийм одоо сайхан нутаг байгаа. 1943 оны улсын их хурлын наадмын 5-4-10 ариг нь одоо хүртсэн байдсан байгаа юм. За 40 онд бол одоо 3-4-10 ариг хүртсэн байдаг баха. За Мөнгөний одоо нэр бол яахан аргагүй Монголын хурдан мөрний дүүхэнд одоо алтан үсгээр тэмдэглэгдэн мөрдсөн байдаг. Ийм одоо сайхан нутаг Монголын хаадуудын одоо нэрээр нэрлэгдсэн цорын ганцсан бол одоо Сүхбаатар аймгийн Мөнгөн сум байгаа. За өнөөдөр энэ нутгийн өмнө шүтэн болсон хан уулынхаа дахлах хөвөр зангид наадмыг засрангийн арднаа багштай 1995 оны төгсөгчд одоо өргөн дэлгэр сайхан зохион байгуулж хурдан их насны мөрдийн уралдааны үзүүрийн дөрвөн маргааны хайтмарнаас нэлээд зэрэгхэн болсон байгаа. За гонгор жавын хурдан хуулмар 5 дээр гараад ирсэн бол Сүхбаатар аймгийн Мөнгөн сумын яаж Баяр Эрдэнэ хурдан алагмар 6 дээр гарч ирсэн уршилж байна. За Баяр Эрдэнэ алагмар мөн л одоо энэ 95 оны төгсөгчдийн төлөөлөл болсон одоо тэр улсуудын нэгнийх нь одоо мөрийн байгаа юм. За ингээ алагмар одоо ингээ 5 руу жургаж байгаа харагдаж байна. Цаад талд нь бол одоо гонгор жавын хурдан хуулмар за шар нэмнэтэй хадган сахиустай сайхан худмар одоо гарсан цагаасаа тэгэлж усудаа сайхан дархинд дурлаа. За Сүхбаатар аймгийн Мөнгөн сумын яаж алтан гэрлийн ганцэргийн Юмбу хөрөмөр найргийн дөрвдөр уршилж байгаа. Сүхбаатар аймгийн Мөнгөн сумын яаж дөржийн сандан жигмэд ууж урдлуулж байгаа. За сандан жигмэд уяачууд одоо энэ наадмыг ардын зохион байгуулж байгаа 95 оны төгсөгчдийн одоо төлөөлөл болсон ийм одоо залуухан сайхан уяачаа. За төмөрчийн доторхын хурдан борморны хүүхэд нь одоо хоёр талаар нь гойдож аваад Амгалан Баатарын хурдан борморны зөв талаар нь дуудаад өнгөн дээр нь гаргаад ирсэн байгаа. За өнөөдрийн наадмын одоо үзүүр тал нь яалтж байхгүй одоо бүгээр харагдах нэ. Сүхбаатар аймгийн Мөнгөн сумын нутаг Мөнгөн уулын дахлах хөвөр зангид наадмын хурдан их насны мөрдийн уралдааны өнгөн дээр Сүхбаатар аймгийн Дүмэн зүг сумын яаж Баярутын хурдан бормор гараад ирсэн. Төмөрчрийн гал удрах гэдэг байж өнгөрсөн жил шаргамар амаа үзүүлж байсан бол өнөө жилийн их одоо хурдан бормороо түрүү мөгнөд хурдлуулах нэ. За ингээд Сүхбаатар аймгийн Дүмэн зүг сумын Баярутын хурдан бормор түрүү мөгнөд хурдаж Мөнгөн сумын яаж Юурагийн Амгалан Баатарын хурдан бормор амаа үзүүлж хурдсан бол Сүхбаатар аймгийн Мөнгөн сумын алтан гэрлийн ганцэргийн Юмбу хөрөмөрийг дөржийн сандан жигмэд ууж айргийн 3 дурдлууллаа. Хаад үлгийн хурдан халдсамар айргийн 4 дурдлаа. За Жавхан жиргад хүрэн газаргаан дөрөв гэсэн цэгмэтийн ууган бэрийн оногон одоо Мөнгөн сумын ган хүрлийн хурдан халдсамар айргийн 5 дурдлуулсан бол Мөнгөний Баяр Эрдэнэ хурдан алагмар 6 дурдлаа. За энэ нөгөө Дамдны болтоогийн хурдан хармар 7 дурдлаа. Төв ангийн Баян Өнжөө сумын ангийн алдарт байж Мөнхөтийн арван болтын хурдан хэрмөр 8 дурдлсан. Мөнхөтийн жаргамар 9 дурдлаа. Гонгор жавын хурдан Холмор их дээгүр орлоо. Дулаан хааны Батэрдний хурдан бормор ус нэлээд дээгүрхэн оройч шиг одоо инх зэргийн хурдан саардмар бас одоо нэлээд дээгүр орлоо. Мөнгөн сумын яаж халтрын хурдан шаргамар за
Хөвсгөл аймгийн мөрөнд тогтсон дуур сүрэнгийн утган давгийн хурдан хээр мөрөсөдөө 10 милион гаргаад ороо явчих боллоо. За энэ хөө Сүхбаатар аймгийн Мөнгөн сумын нутаг Мөнгөн уулын дахлах их цэнгэл наадмын хурдан ихэнх насны мөрдийн уралдаан өргөн дэлгэр сайхан зохион байгуулагдаж ямар нэгэн бодол амаргаангүй дэгтэй журамтай зохион байгуулагдсан хурдан ихэнх насны мөрдийн уралдаан барайнд орлоо. За баяр хүргэе өнөөдөр Мөнгөн уулын дахлах баяр наадамд одоо бормор сайхан оролдож түрүү мөнгөнд орлоо тийм ээ сэтгэлээ өдөндөө олцгоо. Баярлалаа энэ сайхан наадам дээр сайхан яриг төрүүлээ тэ мөр маань. Одоо нодлон энэ дахлагын дээр зурлаад шарга мөр маань амаа үзүүлж байсан бол энэ жил бормор маань төрүүлээ. Сэтгэл өндрөх сайхан байна. Борморны удам өгшил хаанах одоо урдам нь яаж уралж вэ? Энэ 200 баг шиг наадам тусныг соёлон моёлон дагансныг харигдчихсэн. Тэг удам өгшил гэвэл манай төмөн зөгтөө нөгөө баяр зөгт гэж байдаг тэр ахын маань унгаад дууга тэр хүний маань унгамаар сайхан тавхлаа та тэгээ над дээр ирээд энэ жил бас санхныхаа уяагаар сайхан орлоо. За борморноос өөр мөр дуулуу наадмын зохион байгуулалтын талаар наадам их сайхан болж байна. Энэ 95 оны төгсөгчд гэдэг олон хүмүүс сайхан наадмыг сайхан зохион байгуулж байна. Тэгээд хоёр их насны мөрт ирсэн нэгнийх маань мөрний хүүхэд нь унчлаа тэгээд хүүхд гайгүй сайхан наадлаа. Манагагийн оролдоонд намжилтсан. За баяр хүргэе нутгийн төмний шүтэн болсон Мөнгөн уулын дахлах наадамда бормор амаа үзүүлүүлээ тийм ээ манай үзэгчдөрөө танилцуулахгүй. Намайг Еврагийн Монголбаатар гэдэг. Нэгдүгээр өгийн. За борморны удам өгшил хаанах одоо энэ жил бас одоо жавхлан жаргыг сайхан өтлөөдсөн баг тийм ээ. Энэ өлзөө үергээд сайхан ахуугийн маань адууных цэг тал нь. Их тал нь болохоор дойцрон гэдэг Батрын дойцрон гэж манай аав ах. Тэрний хурдан цагаан мөрнийхэн дүү гүнээс гарсан. Мөрөөд энэ нодлонгоос ахуулаад Мөнгөний наадамд 11 Хинтийн баян готг 5 бүсний 10 дээр яж бас сая шаргын ууланд готлцоод нэг 30 дээр орсоо. За дараагийн оролдоонд намжилтсан олон сайхан харагдав бүгдээ. За баярлалаа. За юуны өмнө баяр хүргэе өнөөдөр Мөнгөн уулын наадамд халзан мөр сайхан оролдож харагдууллаа. Манай үзэгчдөрөө танилцуулахгүй. Баярлалаа. Намайг Сүхбаатар аймгийн Мөнгөн сумын Баян төрийн багийн үеч Хотбын азад гэдэг юм байна. За халзан мөрнийхөө удам өгшил хэдэн настай мөр вэ? Миний энэ жил 9 настай мөр. Манай унган мөр та. Манай аавын л унган адууны мөр та. Энэ жилийн дангуу яа өнөө давхар яа юу? Энэ жахын шаргатай нэг мөрцсөн юм аа. Жахын шаргатай мөлөө өнгөрж явж тадарчсан гараа авчихсан. Тэ. Жахын шаргатай нэг амжилтуудын захирал. сумын наадамд нэг орсон. Жижиг наадамд 2 3 орсон мөрөө. Тэ. За дараагийн оролдоонд амжилтсан олон сайхан харагдав бүгдээ. За баярлалаа. Мөнгөн ууланд их мөр харагдсан баяр хүргэе. Манай үзэгчдөрөө танилцуул. За баярлалаа. Би Мөнгөн нэгдүгээр гэж очимгийн Мөнгөд гэдэг юм байна. Халзан мөрнийхөө удам өгшлийг яриад байгаа чинь энэ жилийн хэдэх вэ? Энэ жилийн 2 дахь үе шахлан шаргад оролцсон. Халзан мөрний удам өгшлэг л угмэрхийн унгамаар тэгмдээ угмаар гэж өмнө. Тэгмдээ угмаар. Тэ. Төрсөн ах болох хүний унгамаар. Ган хүрлэгдэх хүний мөрөө би үйдгийг. Энэ жилийн хэдэх вэ? Энэ жилийн дараа үе. Урдам нь яаж уралж байна? Урдам нь 2 баг наадамд орсон. Хязгаарлан соёл 2. Амрдан баасны мөр, ангөргийн хүрэн, азүйдгийн хүрэн, ганхүлгийн халзан, сүтээгөөний унан сүрж авсан наадмын чимээг болсон. Энэ хурдан мөрдийнхэн нэрхэн чанжигэн дөрдвөл, зандөрөн саягаан яран суда замын зургаан хүцүүгээ сонгсон. Тосайхан житүүсэн мөнзода төрийн гарнуудыг дөрмөн зода, тосайхан зогон хотгосон, сайхан бий гонгосон. Taşırız şimdidir samburdurdum sanımdağın güldür taşırdırsın. O benim sanatını tarihti vurdum hoda tıkladıktım. Kumbeyi yaktımni durun tıkıldık hortuttuk tomurdu tasıldım güldük. Toduma gülen torgudum da tutgud nimde. За энэ хөө Сүхбаатар аймгийн Мөнгөн сумын нутаг Мөнгөн уулын дахлах их хөр цэнгэл наадмын хурдан их насны мөрдийн уралдаан түрүү жаргасан хурдан янз бүрийн экодын алдар цолыг дуудаж шаган дээг гардуулан өгж байна. За түрүү мөнөд Сүхбаатар аймгийн Мөнгөн сумын байж Баяр хотын хурдан
бор мөрийг Сүхбаатар аймгийн Төмөн зөвсмийн ангин алдартай төмөр өчрийн гал доторх хууж хурдуулан түрүү мөнөд хурдууллаа. За ам үзэн Сүхбаатар аймгийн Мөнхөн сумын яаш Юурагийн Амгалан баатарын хурдан бор мөр хурдууллаа. Айргийн урав Сүхбаатар аймгийн Мөнхөн сумын яаш Алтан гэрлийн амзэргийн хурдан Юмбу хүрэн мөрийг 1995 оны одоо төгсөгчдийн төлөөлөл болсон доржийн сандан жигмэд уяаж хууж хурдуулан Айргийн урав хурдууллаа. Сүхбаатар аймгийн Мөнхөн сумын Говьгийн азуулгын хурдан халдсамар Айргийн дөрөв хурдалсан бол Мөнхөн сумын яаш Хан хурлийн хурдан халдсамар Айргийн 5 одоо тус хурдан ойсон эзэн онцон хүүхэд наадамчин олнон байсаглаа. За ингээд Ласангийн арднаа багштай 1995 оноос төгсөгчдөөс бол одоо ивент тэтгэн зохион байгуулж энэ Мөнхөн удийн таглагыг хөрсөн ингээд наадмын хурдын игнэсний мөрдийн уралдаанд түрүүлж яригдсан хурдан хөдөлгөөдийн алдар цолыг дуудаж шагналыг одоо төлөөллүүд нь гардуулан өгж байна. За эхний гурван мөрөө гурвууланд нь бас одоо адуугаар хурдан удмын адуугаар шагнаж урамшуулж байгаа юм байна. Юуны өмнө Нокийн өмнө шүтэн болсон Мөнхөн удийн хаалтлага нааданд Юмбу мөр харагдуулсанд баяр хүргэе. Сэтгэлээ өдөнтэй олцгоё. За баярлалаа. Сэтгэл маш өндөр байна. 95 оны төгсөлдөө төлөөж энэ жил манай анги хан уулгаа тахлыг амжилттай сайхан зохион байгууллаа. Наадам сайхан боллоо. За Юмбу мөрний энэ жилийн хэддэх үе вэ? Юмбу мөрний өнөө жилийн 100 сар анхны үе. Тий. Хавар хоёр үстэй харагдсан. Тий, хавар хазангийнхаа үстэй харагдаад аймгийнхаа аврахт ам уужсан. За өнөөдрийн энэ наадмыг бас одоо танай анги хамт олон өргөн дэлгэр одоо сайхан зохион байгуулж байгаа олон газрын олон хурдан хөлгүүд ирсэн байна тийм ээ. Нийт бас одоо хэдэн аймгийн хичнээн сумдымаар оролцсон. Тэгээ манайхан 3 аймгийн 5-6 сум орсон. Сайхан сүг наадам боллоо тий. За нийт бас одоо цэнхэрлэгцээ үзэн суугаа нутгийн төмөндөө бас одоо 95 оны төгсөгчдийнхөө нэрийн өмнөөс одоо сайхан барим байна. За тэгээд уул овооныхаа наадамд хүрэлцэн ирсэн уугуу нутгийн суугуул иргэдтэй улсад иргэдтэй хүрэлцэн талархж байгаа илэрхийлээд ангийнхаа төгсөгчдийн өмнөөс баярснаа илэрхийлээд дараагийнхаа төгсөгчдийг уулынхаа ангилганд амжилттай гаргахыг уриалж байна да. Ангид. За баярлалаа. Төмний их entertainment үзүүлж байна. Эрхэм үндэд наадамжид Сүхбаатар аймгийн Мөнхөн уулаан дахих хүчит үхэн барилдааны нэгийн даваа эхэлсэн байна. Хүчит үхэн барилдааны нэгийн даваанд залуу Баатардан залуу Баатар зөрөгтэй сумын ачим хүйсгэлэн давлаа. За сумын ачим хүйсгэлэн бол жудоо самбо хөргөжэлдэг. Сүхбаатар аймгийн биен тамир спортын газар бэлтгэл сургуультай ингэж барилддаг. Өсгөрөөдтэй шин залуу үжтэн байгаамаа. За өнөөдрийн уул дахилгын наадам өргөн дэлгэр сайхан болж бороо хур тагширсан сайхан наадам болж байна. За энэ Сүхбаатар аймгийн Мөнхөн сум Аз бол Даншин их авраг цэвгийн буян тогтох Монгол улсын зам Цэрэндаш дурдын магалж ав Монгол улсын ачин Болдбаатарын Бачиргал тэргүүтэй олон сайхан хүчлүүд төрсэн нутаг юм байгаамаа. За Монхорын Батэрд нэгэд авж байна. Монхорын Батэрд нь бол чөлөөт өхөн асаа шороод саап гэж олон улсын тэмцээнд болдог хүрэл медаль авсан байгаа. Чөлөө тийм өнх зориг, чөлөөт хөргөжээлдэг өсгөрөөдтэй бас залуу хүчтэн байна. За биен тамир спортын газрын бомберд нь сумын ачин Сүхбаатартай барилдаж байна. Сумын ачин мөнх хүйсгэлэн давж байна. Сүхбаатар аймгийн Мөнхөн сум хуучнаар Зэцэн хан аймгийн Эрдэнэ далай мангийн өшөө одоогийн Сүхбаатар аймгийн Мөнхөн сум бол дээр үеэсэн олон даншиг эвэн цэвэн зан гэсэн олон сайхан хүчнүүдийн залхамжуулсан энэ сайхан шин залуу хүчнүүд төрийнхөө баяр наадамд улсын зол аймгийн зол авсан олон сайхан хүчнүүдэрэг болдог бай. За бомберд нь сумын ачин Сүхбаатар 2 толгойн өрөөд барилдаж байна. 2017 оны биен тамир спортын газар бомберд нь сумын ачин Сүхбаатар давлаа. За Монхорын Батэрд нь мөнх хэдрээр нэг давж байна. Улсын ураг шалралт барилдаанаас алтан медальтай мөнх зөрөг Батэрд нь 2. Жон Петерс
За мөнгө зураг хөлийн авлаа. Түрээдөө давлаа. Аврагын Дамирын дээд сургуулийн бүх залуу их мөнгө зураг нэг давж байна. Мөнгө зурагтай гараарай. 16 наснд За бомбердэн сумын ачин мөнгө хүйсгэлэн 2. Сумын ачин мөнгө хүйсгэлэн Бийн Дамир спортын газрын бомберд нэрлавлаа. Сумын ачин Эрдэнэсгийн мөнгө хүйсгэлэн давлаа. Давжаа тэргүүн баруудаа цатгаараа шалгарч үзтээ. За манай үзэгчид давсан бүгд Мөнхан уулаа Сүхбаатар аймгийн Мөнхансан Мөнхан уулаан эрдээр үеэс шүтэн дайж ирсэн нутгийн шүтэн болсон сайхан хайрхан уул юм аа. Энэ уулынхаа таглаганд хурдан хурцгүлэг мордууд хүчит өгчүүд олон төмнөөсөн цуглан ирж барилдаж бүхэн барилдаж морин уралддаг сайхан өргөн дэлгэр наадам болдог. За бат эрдэнэ давж байна. залуу Монголын Болтердэн давж тэргүүн бар удаацаараа шалгарч үзлээ. За үждүхэн барилдааны төрөө зүрт зүүн далын дэргүү магнаа сумын ачин мөнх хойсгалан баруун далын дэргүү магнаа залуу хөө Батэрднэр манлайлуулсаар үждүхэн барилдааны төрөө зүрх бүхэлдэх нэ. За сумын ачин мөнх хойсгалан бол дэлхийн аврагт явж барилдаж байсан Сүхбаатар аймгийн уулын сумын хэрэг Монгол улсын гарцах өвгөн хүү гарцахын удамын бүхэн. За Монголын Батэрднэ давж сумын ачин мөнх хойсгалан үзүүллээ. Эрхэм мөндөд наадамчдаа Сүхбаатар аймгийн Мөнхан сумын Мөнхан уулын тахилган зориулсан үжид үхэн барилдаанд Сүхбаатар аймгийн Мөнхан сумын хэрэг залуу Монголын Батэрдэн төвлөж Сүхбаатар аймгийн уулын сумын хэрэг сумын ачин мөнх хүйсгэлэн үзүүлж байна. За 8-аас 10 насны хүүхдүүдийн барилдаанд Бийн Дамир спортын газрын бүх аймгийн арслан Анкотын хүү аймь сумын Мөнхан сумын хэрэг бэмбдөрж төрүүлсэн байна. За шагналыг Сүхбаатар аймгийн Бийн Дамир спортын газрын багш дасгалж жуулагч аймгийн арслан Энкот Сүхбаатар аймгийн Мөнхан сумын хэрэг аймгийн алдрат бай сумын ачин Нямзүрэнгийн гэрэл дотор гардуулж байна. За төрүүлж үзүүлсэн бүгчүүдтэй баяр хүргье.
Баяр хүргэе. Таны одоо шавнар өнөөдөр энэ нутгийн төмний шүтэн болсон мөнгөн уул гэж энэ сайхан хайрхан болон бас одоо сайхан дахин тааж аргалаа тийм ээ. Ангийн баг шүний хувьд одоо өөрийгөө танилцуулж бидэнтэй сэтгэлээ хаалцахгүй. За. Манай шавнар одоо 95 онд 8 дугаар анги төгссөн шавнар маань анх удаа энэ суманд сургуулийн төгсөгчдөөс хаан уулыг дахиж энэ олон нийтрийг хамарсан урд өмнө одоо үзэгдээгүй сайхан дахилга явуулсанд шавнартаа одоо маш их талархаж байна. Энэ зохион байгуулалттай их сайхан үйл явдал боллоо. Тэгээд хойшд одоо шавнарынхаа ажил амьдралд нь улам сайн сайхныг хүсье. Мөн уул аваа минь одоо уул аваагаа үргэлж хайрлаж хамгаалж орчин тойрноо цэвэр зэмцгэр байлгаарай гэж хүсье. За таны хувьд бас одоо энэ сургууль хүмүүжүүд өгүүлсэд одоо тусдаа хэдэн жил ажиллаж байгаа юм бэ? Би одоо 30 хэдэн жил ажиллаад дэтгэвртэй гарсан. Одоо тэгээд бол яг хуваарээ жоохон ажил хийгээ сууж байна. За таны одоо хэддэг төгсөлтийн шавнар байна нэр нь? Энэ бол миний нэг 11 дэх юм уу 8 дахь төгсөлтийн шавнар юм байна. Тэгээ манай шавнар яг бүгдээрээ одоо энэ ажил үйлсэндэгчирсэн, мал аж ахуйч байсан, юундч байсан, улсын төрийн алуун агчч байсан бүгдээрээ энэ хамт олноороо өөрийнхөө хариуцсан ажилд амжилттай байгаад багш хүний хувьд их баяртай байна. За ингээд бас одоо салбар хүртээ манлайлс энэ олон сайхан шавнарыг бас одоо төрүүлж гаргасан танд одоо дахин баяр хүргэе. Тэгээд нийт синхронлогцоо үзэн суугаа нутгийн ард түмэн мөнханчуудаа бас одоо сайхан баярын мэд төлөвлөхгүй. Өнөө жил одоо уул аваагаар ингээд сайхан тагсан. Энээс хойш одоо нутгийн зан олон минь бүгдээрээ эрүүл энх хор бараад өгсөрсөн сайхан жил болох бах. Манай одоо олон мянгат малчинтай манай сум улам ард түмний амьдрал өөдөө дээш нь дэвшлэх байхаа гэж бодож байна. За баярлалаа. За одоо энэ уул аваа тагсан хаамт олон хүрэлцэн ирсэн бүх хүмүүст баярлалаа. Хойштойн ажилд амжилт хүсье. За энэ хөрхөм үзэгчтэй охиндаа Төмний студийн уран бүтээлч хамт олон Сүхбаатар аймгийн Мөнхөн сумын нутаг Мөнхөн уулын дахилгын хөвөр цэнгэл наадмыг бүрэн ихээр нь бэлтгэн үзүүллээ. Бидний нэвтрүүлгийг анхааран үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа. Хан уулан дээдлэн зүтсэн Мөнхөний хямралыг Төмнийг хурдан мөрний ус уцаага эмэр өнөд ивэх болтугай. Цуутай хөлгүүдийн төвөргөөн дуутай мөндөр шиг нэжигнэж олон түн хуран чуулах онон хурд аруулдаан айсвэ. Хурдан мөр сонирхогч та бүхний хүрэлсэн эрхийг урьж байна. Уралдаан 2017 оны 6 дугаар сарын 27-нд Хэнти аймгийн Бачрээц мөн болж их нас соёолон уралдана. Төмний их entertainment үзүүлж байна. Эрхэм өмд үзэгчтэй Төмний студийн уран бүтээлч хамт олон Монголын үндэсний эх орон дэлгэрэнтэй хамтран бидний өдрийн тооллын 17 дугаар жарны халтан уншлах тэмээх гал дахиад жилийн зуны дөрвөн сарын шинийн 3-ны бэлэг сайн өдөр буюу 2017 дугаар оны 5 дугаар сарын 28-ны өдөр
Дундгой аймгийн хол сумын төв улаан жирэмс зохион байгуулагдсан ирээдүйн шандас төлөвлөгөө 2017 оролдооныг бүрэн ихээр нь бэлтгэн үзүүлэхэд бэлэн боллоо. За сүүлийн 2 жил уламжлалт зохион байгуулагдж энэхүү ирээдүйн шандас төлөвлөгөөд 2017 оролдооныг Дундгой аймгийн хол сумын хугууд, хол сумын хэмэр төлөв мөрөнд спорт яшин холбооны тэргүү Монгол улсын алдартай яаж Сосрын мөнгөд санаачлан ивент итгэн ийхүү одоо амжилттай сайхан зохион байгуулж за өнөөдөр их хоёр зангал наадам хурдан дагны уралдаанаар ихэд бэлэн болсон байгааг үзэгчтэй авах гарч байна. За өнөө жил одоо хурдан дагны уралдаанаас гадна шүтэн насны мөрдийн уралдааныг бас одоо зохион байгуулсан байгаа. За өнгөрсөн жил бол одоо ирээдүйн шандас төлөвлөгөө 2016 нэртэйгээр анхлан одоо зохион байгуулсан энэхүү уралдаан энэхүү 2 дахь жилтэйгэн амжилттай сайхан зохион байгуулагдж байна нэ. За Дундгой аймгийн хол сумаас өнөө жил бас одоо Монгол улсын ихэр алдартай яаж одоо дөрөнгө гарсан байгаа. За тодорхойлох юм бол одоо энэ наадмыг санаачлан ивенттэн зохион байгуулагч Монгол улсын алдартай яаж Сосрын мөнгөд байна. За мөн дүүшлэн одоо Монгол улсын хамгийн залуу алдартай яаж баяр сайхны 5 учиргээд одоо 2 ихэр алдартай үлгийдэн авсан энэ Дундгой аймгийн хол сумнаа сүүлийн 2 жил уламжлалт зохион байгуулагч ирээдүйн шандас төлөвлөгөөд 2017 оролдоаны хурдан дагны уралдаанд шанд шалгах ирээдүйн шандас төлөвлөгөөд гарааны зурхаараа одоо хөтөлсөн байна. За энэ хурдан дагны уралдаанд газар цугларсан 32 урдны шандас түмэн нөхөд өнөөдрийн хоёр зангид наадамд автан доосон өргөхөөр ийхүү одоо гранд гарсан байгааг үзэгчтэй авах гарч байна. За энэхүү уралдааныг бол одоо Дундгой аймгийн хол сумын хэмэр төлөв мөрөн спорт яшин холбоо за Эпс групп болон Монгол улсын алдартай Сосрын мөнгөд бол одоо ивент итгэн хамтран зохион байгуулдаг ийм одоо сайхан уралдаан байгаа. За эдэн дотор өнөө жилийн одоо дан уяаны дагнуудаас гадна давхар уяаны олон дагнууд одоо хүрэлцэн ирсэн байлаа. За Дундгой аймгийн хол сумаас гадна одоо хөрөг зэрэгтэй орших Дундгой аймгийн Луус, Үлзий, Дэлгэр хангаа, Эрдэнэ далай, Хатаацаг за мөн одоо Дундгой аймаг Төв аймгаас одоо уяач хурдан урт төлөв мөртөөгөө өрөлдсөн ирсэн. За мөн одоо Өмнөг аймгийн Цогтоо сумаас одоо Цогцтой сумаас одоо бас уяач хурдан урт төлөв мөртөөгөө өрөлдсөн ирсэн. Өргөн дэлгэр сайхан наадам зохион байгуулагдаж за өнөөдрийн хоёр зангал наадмын хурдан дагны уралдаанд газар цугларсан 30 хурдан шандас ирээдүйн өмнө нөхөд ирээдүйн шандас төлөвлөгөөд 2017 оролдоаны дэнгэрээр алтан доосон өргөхөөр төхөөрөмжөнд одоо өрн сайхан урж одоргон мөчийг үзэгчтэй авах гарч байна. За төхөөрөмж татсангүй олос татаж байгаа бүх дагнуудыг одоо олсны загнуур сайхан игнүүлсэн ямар нэгэн бодол амаргаангүй нэгэн зэрэг одоо сайхан эргүүлнэ. За хурдан дагараад гарахад бэлэн болсон. За хөрчилөө Дундгой аймгийн хол сумын Монгол улсын алдартай Сосрын мөнгөдийн санаачлан зохион байгуулдаг ирээдүйн шандас төлөвлөгөөд 2017 оролдоаны хурдан дагарааныхаа зурхаагаас нэгэн зэрэг сайхан эргэж газар цугларсан 30 хурдан шандас ирээдүйн өмнө нөхөд ийхүү гандрын туураагаар газар өмбөртөн өнөөдрийн хоёр зангал наадамд алтан доосон өргөж энэ наатаар одоо засмал дэвтэй сайхан хээр дагараад ирсэн байгаа. Өмнөг аймгийн Цогтоо сумын яаж аюушчгүй хүүхэн баатарын хурдан хээр даг өнгөн дээр нь Дундгой аймгийн хол сумын Монгол улсын алдартай яаж Вандагин бэр сайхны хоногн одоо түүний хүү улсын алдартай яаж тав өчрийн үеж хурдуулж байгаа энэ наадмыг санаачлан зохион байгуулагч Монгол улсын алдартай Сосрын мөнгөдийн хурдан хүрэн даг одоо тэр улаан зайшнэтэй гараад ирсэн байна. За өнгөн дээр одоо улаан зайшнэтэй засмал дэвтэй сайхан хээр даг гараад ирсэн. Дундгой аймгийн улсын сумын ангийн алдартай дэмжиг цоодлын гэр болтын үеж хурдуулж байгаа. Сүхбаатар аймгийн халдсан сумын ангийн алдартай яаж архичээгийн мөнгөтрийн хоногн одоо Дундгой аймгийн хол сумын ангийн алдартай яаж Даваасан бэндэр цэрэнгийн одоо хурдан хээр даг гарч сайхан хөтөлсөн байна. За ам үзүүн дээр Дундгой аймгийн хол сумын Монгол улсын алдартай Сосрын мөнгөдийн хурдан хүрэн даг гараад ирсэн бол цаатлаар дахиад одоо сайхан хүрэн даг гараад ирлээ. Дундгой аймгийн хол сумын хурдан хүрэн газартай Даваасан бэндэр дамби хурдан хүрэн даг гарч ирсэн уршиллаа. За энэ бол одоо өнгөрсөн жил говийн бүсийн шиг наатанд айрыг ярахнаар хурлаад өнөө жил одоо мандлын хурд уралдаанд 6 дурдалсан хурдан хүрэн газаргийнхын төл ийм одоо хурдан даг байна. За 3 дээр гараад ирсэн хурдан хүрэн даг бол одоо Дундгой аймгийн хол сумын Монгол улсын хамгийн залуу алдартай яаж баяр сайхны 5 өчрийн үеж хурдуулж байгаа. За Монгол улсын алдартай яаж Вандагин бэр сайхны дан шиг хүрэн газаргийнхын төл болсон Сосрын мөнгөд алдартай одоо хурдан хүрэн даг гараад ирсэн. За төрсөн ахын өнгөрсөн жил хязгаарлан үрэ төрийн их зангал наадамд одоо төрүүлсэн гэдгийг үзэгчтэй авах мэдээж байгаа. Аяргийн нэрвээр гараад ирсэн сайхан хул дааг бол одоо Дундгой аймгийн хул сумын аймгийн алдартай Доржинцэнгийн Батбагийн наран хүүгийн хурдан хул даагаас одоо гараад ирсэн уршилж харагдаж байна. За араас одоо хөрөнгө бүртгэгтэй өгөөтэй сайхан засмалтай хээр дааг гараад ирсэн Өмнөг аймгийн Цогтоо сумын уяач аюушчгүй хүүхэн баатарын хурдан хээр дааг одоо гарч ирсэн уршиллаа. За ингээд арын хэдэн наагнууд цагаан замцтай өгөөтэй сайхан хээр дааг гараад ирсэн уршиллаа. Дундгой аймгийн хул сумын аймгийн алдартай жаргал сайхны эрдэнэ төгсөө хөөж хурдуулж Дундгой аймгийн Луусмыг яаж Баатар сүнгийн Солонбаатарын хурдан хээр даг гарч ирсэн уршиллаа. За энэ наатаар одоо цээшнэтэй сайхан цавдар даг гараад ирсэн Төв аймгийн жаргалын сумыг яаж Батбаярын зэгэн гэдэг даг бас одоо гараад ирсэн уршилж харагдаж байна. За арын дагнуудыг одоо манай дурдаач үзэгчтэй авахндаа сайхан харуулна. Дундгой аймгийн хул сум гэдэг бол одоо сүүлийн үед яахан аргагүй одоо эрдэм төгсөө яаж эрдэнэ дурдан урд сүлэг мөрдөөр бас одоо дундгой нутагтаа төдөөгүй улс дээр одоо нэрэн зур айтаж байгаа ийм одоо сайхан нутаг байгаа. За хамгийн ард талд нь ягаан гүрдэгтэй өгөөтэй сайхан саар талзан даг гараад ирсэн Дундгой аймгийн хол сумын Дорд цэрэнгийн инх төвшингийн хурдан саар талзан даг гараад ирсэн уршилж харагдаж байна. За Дундгой аймгийн хол сумын ангийн алдартай жаргал сайхны эрдэнэ төгсөө хөөж хурдуулж байгаа Дундгой аймгийн Луус сумын яаж Баатар сүрэнгийн Солонбаатарын хурдан хээр даг гараад ирсэн байгаа. Энэ хээр даг бол одоо
шүтлэн үрээ төрийг хөлсөн ингээд надад аман хүзүүнд хурдалж байсан. Улсын хязгаарныхын төл ийм одоо хурдан дааг байна да. За их талаараа бол одоо өнгөрсөн жил говийн бүсийн нэшиг надад аман хүзүүдээд Монгол Эмирийн спорт баярын холбооны 20 жилийн соёлын үрээ аярагдж байсан одоо хурдан хүрэн мөрнийхэн төрсөн дүүнээс гарсан ийм одоо удамтай сайхан хурдан дааг байна. За энэ улаан утастай үхэтэй жижигхэн халуун дааг гараад ирсэн энэ дунд аймгийн хул цумын яаж Бямбагийн дөмөрсөхийн хөвж хурдлуулж байгаа. Дэлгийн халуун гэдэг дааг гарч ирсэн байна. Эцэг талаараа Норон аймгийн дэлгэргийн сумын өгшөлтэй ийм одоо хурдан дааг байгаа. 3 дагны хөнгөн дээр дунд аймгийн хул цумын ангийн алдарт бай. Даваасан миндэр зүрэнгийн хурдан хэр дааг гараад ирсэн бол Төв аймгийн жаргалан цумын яаж Бахтуйрын хурдан цагаан дааг одоо хамгийн ард талд нь гараад ирсэн байгаа. За тэр Төмчөөгийн халуун гэдэг даагт нь арханаас гарч ирээд одоо үзүүрийн хэдэн даагтай нэлээд авах шургалаа. Хамгийн ард талд нь дунд аймгийн хул цумын Монгол улсын алдарт бай. Сосрын мөнгөтэй хурдан хүрэн дааг одоо гараад ирсэн байгаа. За их талаараа бол одоо Төв аймгийн баян цагаан сумын нэрд яаж Бавуушгын адууны өгшөл хардаг ийм одоо хурдан дааг байгаа. За ингээд дөрвсрийн өвгний хурдан хэр дааг бол одоо хөтөлсөн хэвээр Сүхбаатар аймгийн халдсан сумын аймгийн алдарт яаж аригчгийн мөнгөтрийн хурдан адуу аман хүзүүн дээр нь дунд аймгийн хул цумын яаж даваасан миндэр томбын хурдан хүрэн дааг гараад ирсэн бол дунд аймгийн хул цумын Бямбагийн нөмөрсөхийн хөвж хурдуулж байгаа. Дэлгийн хэлэн гэдэг дааг аяргийн 3 дараа гараад ирсэн байгаа. Ари хитэн даагныхын өнгөн дээр улаан утастай үхэтэй жижигхэн зэрэг дааг нэг одоо гараад ирсэн байна. За өнгөний 3 дааг өнөөдөр нааданд одоо нийлж аваад харуулах нэ. За дунд аймгийн улсын цумын аймгийн алдарт яаж дэмжиг зоодлын эрүүлтийн хөвж хурдуулж байгаа. Дунд аймгийн хул цумын аймгийн алдарт яаж даваасан миндэр зүрэнгийн хурдан хээр дааг бол одоо гарсан цагаас ахад сайхан хөтөллөө. За наадлаар нь одоо энэ дунд аймгийн Өмнөг аймгийн Цогтон сумын яаж аюушчийн хүүхэн бадрын хурдан хэр дааг хэр даагны одоо өнгөн дээр нь яваад байгаа 90 зэмстэй үхэтэй цээжнэтэй сайхан цавтар дааг бол Төв аймгийн жаргалан сумын яаж Бахтуйрын цагийн гэдэг дааг бас одоо гарч ирсэн байгаа. Тэр дунд бол одоо улаан утастай үхэтэй улаан цээжнэтэй жижигхэн хүрэн дааг гараад ирсэн. Тэр бол одоо өнгөрсөн жил төрсөн ахын төрийн хоёр цэнгэл наадам түрүү мөнгө турлаа. Шүтлэн үрээ бас одоо улсын наадам найрагда хязаалан үрээ өнгөрсөн жил говийн бүсийн нэшиг наадам аман хүзүүнд турлуулсан Монгол улсын алдарт яаж баяр сайхны лав хүчрийн хурдан хүрэн үрээний төрсөн дүү болох хурдан хүрэн дааг гараад ирсэн. Энэ бол одоо энэ наадмыг ивент эдгэн санаачлан зохион байгуулагч дунд аймгийн хул цумын Монгол улсын алдарт яаж Сосрын мөнгөтэй хурдан хүрэн дааг байгаа. Ари хитэн даагныхын өнгөн дээр дунд аймгийн хул цумын аймгийн алдарт яаж Доржинцэнгийн Батуйгийн аймгийн алдарт яаж Нарамантлын хэлүүн дааг одоо гараад ирсэн байна. Ахаад одоо Батуйгийн Наран хүүгийн хурдан хул дааг нь одоо сая харагдаад өнгөрөх шиг боллоо. За урьдчилнаа энэ 3 дагны хамгийн ард талд нь дунд аймгийн хул цумын Монгол улсын алдарт яаж Вандигийн бэр сайхны хурдан хээр дааг гараад ирсэн. Дунд талд нь одоо дунд аймгийн Луу сумын яаж Баатар сүрэнгийн Солонбаатарын хурдан хээр дааг гарч ирсэн байгаа. Эцэг нь одоо даагнасандаа говийн бүсийн хурдан мөртийн уралдаанд дайрагдаад шүтлэн үрээ улсад дайрагдаад мөн одоо шүтлэн үрээ Төв аймгийн 90 жилийн долоо дурдлаад өнгөрсөн жил одоо авчиг азрах говийн бүсийн нэшиг нааданд дайрагдсан улс хэр азрагны төлөв юм байна лээ. За энэ сая нөгөө дамбын хөрөн дааг одоо тархинд дурлцаар байгаа жаахан ойшилж харагдаж байна. За Төв аймгийн жаргалан сумын яаж Бахтуйрын цагийн гэдэг дааг энэ одоо гараад ирсэн уршиллаа. За өнөө жилийн одоо ирээдүйн шандас төлөвлөгөөд 2017 уралдаан бол одоо цэвэр Монгол одоо уралдаж байгаа гэдгээр ихээхэн онцлогтой ийм одоо сайхан уралдаан одоо зохион байгуулагч байгаа. За хөдөө хэр одоо 4 цагийн эргэлтэнд хээрийн сэлхэн дээлэн гандаасан эгэл жилийн малчин уяаштан бол одоо дэмжих зорилгоор энэ цэвэр Монгол дагны уралдааныг одоо дунд аймгийн хул цумын Монгол улсын алдарт яаж Хэмэр төлөв мөргийн спорт баярын холбооны дөрвөө Сосрын мөнгөд одоо санаачлан ивент эдэн одоо зохион байгуулж байгаа хурдан хүрэн дааг нь өнгөн дээр гараад ирсэн. За энэ хүрэн дагны эцгийн эцэг бол одоо Төв аймгийн баян өнжөө сумын Монгол улсын алдарт яаж Цэрэн Шин Ямбал сүрэнгийн хандгай хүрэн газраг байгаа. За эцэг нь бол одоо говь шинхэн нэшиг нааданд хоёр төрүүлсэн одоо Вандигийн мэр сайхан алдартын Даншиг хүрэн газраг. За Даншиг хүрэн хандгай хүрний эцэг бол одоо ингээд Дорнов аймгийн Далан жаргалан сумын Балжийн хүүгийн адууны өгшөлтэй дээд талаараа Хинтэн аймгийн Дархан сум дийлдэг дэмдэмгийн адууны өгшөлтэй хурж очоод цаашаа бол одоо гашаар дочдөг эцэг талынхын нэг талынхын удмыг дэшээ өгөх юм бол 20 дугаар зууны мандаа игүүлэгч Дандан нэмийн даваа хүүгийн одоо цолмон алтар ашны хөрөнгө газрыг ороод улсын хөрийн цэнгэл нааданд 1-5 харагдсан партизаны жанчийн одоо хурдан хул асганы өгшөл ордог ийм одоо яахан аргагүй удамтай хурдан сайхан дүмэн ихэ. За энэ 3 дагны хамгийн ард талд нь Монгол улсын алдарт яаж Вандигийн бэр сайхны хурдан хээр дааг харагдаад өнгөрсөн бол дунд аймгийн хул цумын хурдан хүрэн мөртэй аймгийн алдарт яаж Доржинцэнгийн Батуйгийн аймгийн алдарт яаж Нарамантлын хурдан хул дааг энэ одоо уршиллаа. Мэдэн том хүүхэд онцгсон том хул дааг уршаад байгаа. За Вандигийн бэр сайхан алдартын хурдан хээр даагны өнгөн дээр одоо хурдан хүрэн газрагтай дамбын хөрөн дааг гараад ирсэн бол гөөгөөгийн үеж хурдуулж байгаа дунд аймгийн Луу сумын Баатар сүрэнгийн Солонбаатарын хурдан хээр дааг. За ингээд одоо Сосрын мөнгөтэй хурдан хүрэн дааг одоо хол сайхан дөрүүл ингэж төмөн олныг баясгалаа. За аман хүзүүнд өмнөг аймгийн Цогтон сумын аюушчийн хүүхэн бадрын хурдан хээр дааг одоо инхо аман хүзүүнд урдаллаа. Айргийн 3 Төв аймгийн жаргалан сумын Бахтуйрын хурдан цагаан дааг урдаллаа. За Айргийн 4 дунд аймгийн хул цумын Бямбагийн дөмөрсөхийн хөвж хурдлуулсан Дэлгийн хэлэн гэдэг дааг урдалсан бол гарсан цагаас их сайхан хөтөлж урдсан Сүхбаатар аймгийн халдсан сумын аригчгийн мөнгөтрийн хурдан адуу дунд аймгийн хул цумын аймгийн алдарт яаж даваасан миндэр сүрэнгийн хурдан хэр даагийн хөө Айргийн давд урдаллаа. Аймгийн алдарт яаж дэмжиг зоодлын гэр одоо исэн. За 6 дунд аймгийн хул цумын аймгийн алдарт яаж Батуйгийн Нарамантлын хурдан халуун дааг 7 дунд аймгийн Луу сумын Баатар сүрэнгийн Солонбаатарын хурдан хээр дааг энэ жаргал цагны эрдэнэ төгсийн улс хэр азрагныхын төл. За 8 дунд аймгийн хул цумын Батуйгийн Наран хүүгийн хурдан хул дааг урдаллаа. Вандигийн мэр сайхан алдартын хурдан хээр дааг
Нилээн дээгүүр орлоо. Дэлгэр хангамын колтын хурдан хүрэн дааг хөдөлж уралдаад байсан хурдан хүрэн газартай 5 самбын дор дамбын хурдан хүрэн дааг 10 гаргаж орлоо шиг байна. За Дорцонгийн их төвшингийн хурдан саарлалцсан дааг. За дааг төглөө баяр хүргэе. За баярлалаа. Одон мөчлийн сайхан танилцуул. За энэ манай хөрөө азрын тал. Миний улсад хязгаарлан дөрөөс хүрээний хамгийн магадгүй нь өнөөдөр Хямар төлөг өвчтэй холбоо Эбс групп Монголын алдартай байж Сүрэ Мөнхөтахын одоо саласлын дагуу зохион байгуулж байгаа хурдан даагны оролдоонд Мөнхөтахын дээр оролдож сайхан төрүүлгэлээ. Баяртай байна. Тэгээд Мөнхөтахынхаа ажлаа амьдралд нь сайхныг хүсч байна да. Би өмнө ангид тогтоосомос ирлээ. Улд сумын ирээдүйн төмөнш дагны оролдоонд дагаамаа цэцэнд баярлалаа. Өөрийгөө танилцуул. Миний нэр Ижин Хукматар гэдэг юм байна. Наадамчтай сэтгэлээ хаваалцсан. Сайхан байна. Сайхан зохион байгуулалтаа сайхан наадамд. Өөрийгөө танилцуулахгүй. Би Төв аймгийн Жаргалантаас ирсэн. Батбаяр гэж хүн байна. За дааг хэд дөрөв? 3-аар төгөлөө. Наадамчтай баярын сэтгэлээ хаваалцахгүй. За сайхан сэтгэл төрж гинөө. Тэгээд энэ одоо удам мөчлийн танил. Аймгийн алдарт уяач Батчаргал гэдэг хүний үдсэн атуу да. Тэ сэтгэл сайхан байна. Сайхан наадамд дагаа иргэдээс их баярлж байна. За удам мөчлийн. Сүхбаатар аймгаас гаралтаад байна. Жадав асаус. Анхны уралдаан уу? Анхныхны уралдаан уу? Тэ, анхныхны уралдаан. За үзэгчдээ өөрийгөө танилцуул. За би Дундгой аймгийн уулзсан Ямбагийн төмөрс гэдэг уяач байна. Тэгэхээр сайхан алуун дааг маань өнөөдөр харигдчих. Ирээдүйн төмөнний наадамд сайхан харигдлаа. Тэгэхээр за удам мөчлийн танилцуул. За удам мөчл манай их тал нь бол унгангөө. Эцэг тал нь манай дэлгэр ихын манай энэ ахын дорн хоёрын дэлгэр чигийн адуу тэгээ ахтаа авч өгсөн адуунаас минь гарсан адуу тэгээ дэлгэр ихтаа бэлгэнд өгсөн тэгээд сайхан харигдуулж олны цонорыг мэлалаа тэгээд өнөөдөр хулцсамынхаа ард түмэнд энэ сайхан баяр наадмын баярын мэндийг хүргье. Тэгээ унаг нь бас үлгэр нь босоод хүрэх хурдан байгаа гэж хэлээр бай да. За
За энэхүү Дундгой аймгийн хол сумын Хэмэр төлөг мөрөн спорт уяжлын холбоо Эдс группийн ерөнхийлөгч Монгол Улсын алдартай Сосрын мөнгөтдаас одоо санаачлан ивент тэтгэн зохион байгуулдаг. Ирээдүйн шандас төлгүүд 2017 хурдан дагны уралдаан төрүүл жаргацсан хурдан ирээдүйн өмнө нэхүүдийн алдар цолыг дуудаж шагналыг гартуулан өгж байна. Түрүү мөнгөд дурталсан Дундгой аймгийн хол сумын Монгол Улсын алдартай баяр сайхны лав хүчрийн үеж хурлуулсан хурдан хөрөн дагны байшинганд Дундгой аймгийн хол сумын Монгол Улсын алдартай энэ наадмыг санаачлан ивент тэтгэн зохион байгуулдаг Сосрын мөнгөт одоо гартуулан өглөө. Ам хүзүүн дурталсан Өмнөг аймгийн цогтоо сумын уяач Аюушчи хүүхэн Баатарын хурдан хээр дагны байшинганд Дундгой аймгийн хол сумын Хэмэр төлөг мөрөн спорт уяжлын холбооны хэрэглэгч гишүүн Жинлэнгийн цогтоо хатар гартуулан өглөө. За түрүү мөрийг бол одоо төмөр хөлөг мотоциклаар одоо шагнаж урамшууллаа. Ам хүзүүний дагныг сая төгрөгөөр шагнаж урамшуулж байна. За Айргийн урд Төв аймгийн Жаргалан сумын Баттхоёрын хурдан цэгэн даг хурдалсан. За 3-ын дагыг 800 мянган төгрөгөөр Айргийн дөрөв Дундгой аймгийн хол сумын Ямбагийн нөмөрсөгийн үеж хурлуулсан дэлгийн хэлүүн даг хурдалсан. За дөрөв дурталсан дагыг 600 мянган төгрөгөөр шагнаж урамшууллаа. Айргийн тав одоо Дундгой аймгийн хол сумын ангийн автортой Даваасан бин дөр зүрэнгийн хурдан хээр даг тус одоо хурдаллаа. Төмний их entertainment үзүүлж байна. За Дундгой аймгийн хол сумын төв улаан жирэмс зохион байгуулагдж ирээдүйн шандас төлгөөд 2017 уралдааны үеэр за хурдан шүтэн насны бооцоод уралдаан мөн одоо амжилттай сайхан зохион байгуулагдлаа. За шүтэн насны мөрдийн уралдаанд газар зурдарсан 20 шандас хурдан төлгөөд өнөөдрийн хөл цангад наатан алтан доосон өргөөр бүртгүүлээ гарааны дурхаар хөдлөхөд одоо бэлэн болсон байгааг үзэгчтэй охин харж байна. За энэхүү уралдаан бол одоо 17 дугаар жарны гал дахиад жилийн зуны дөрвөн сарын шинийн 3-ны бэлэгдсэн өдөр буюу 5 дугаар сарын 28-ны өдөр бол одоо амжилттай сайхан зохион байгуулагдлаа. За энэхүү уралдааныг одоо өнөө жил гал дахиад жилийн босгон дээр төрийн ерөнхийлөгчийн дарилгаар Монгол Улсын алдартай хэмээх эрхэм сайхан алдараар ингрэмэд даасан Дундгой аймгийн хол сумын угуул Монгол Улсын алдартай Сосрын мөнгөд одоо энэхүү ивент тэтгэн санаачлан зохион байгуулаад 2 дахь жилтэйг одоо өчигдөр залгаж байгаа нэ. За өнгөрсөн жил одоо Дундгойн дуусаас одоо хурдан зээртэй одоо түрүү мөнгөнд дуртаж байлаа. За өнгөрсөн жилийн одоо ирээдүйн шандас төлгөөд 2016 уралдаанд одоо дааган насандаа яригдж байсан Монгол Улсын алдартай Мандагийн бэр сайхны хурдан зээр дүрээ бол одоо энэ наадмын хурдан шүтэн насны мөрдийн уралдаанд шанц шалгагаар ус одоо мордсон байгаа харагдаж байлаа. За ер нь одоо сүүлийн үед бас одоо орон нутгийн уяажтай дэмжих зорилгоор энэхүү уралдааныг бол одоо энэ Дундгой аймгийн хол суманд жил бүр одоо уламжлалгын зохион байгуулж байгаа. За өнгөрсөн жил дагны уралдааныг одоо Релиз Монгол гэж ядгалагүй одоо сайхан уралдуулж байсан. Өнөө жил бас одоо хөдөөгийн малчин ард эргээд малчин уяажтай бас одоо дэмжих зорилгоор Цэвэр Монгол одоо уралдууллаа. За өнгөрсөн жилээс ирэх жилээс бол одоо ингээд Релиз Монголыг бас одоо хольж уралдуулах одоо ивент тэтгэгчийн одоо санал гарсан шийдвэр одоо гарсан байгаа. За учир нь бас одоо хаагасрын наадам одоо төрийн хоёр цэнгэл наадам болоод засгийн газрын бүсийн уралдаанууд бас одоо ингээд сайжруулсан, цус сайжруулсан одоо Релиз одоонууд хольж уралддаг болсон байгаа. За хөгжүүлтэйгэн бас одоо хөлний төлөв алхаж энэ сүүлийн үед одоо улс улсын наадам одоо унган хурдан хөлгүүдэн одоо амжилттай сайхан уралдуулж холбоотынхаа нэрийг одоо өндөр төргөж байгаа. Энэ сайн уяажтан бас одоо дэмжиж бас одоо адууныхаа чанар сансааг адилхан сайжруулах одоо зорилгоор эх жилийн энэ ирээдүйн шандас хурдан хөлгүүд уралдааныг за Релиз Монгол гэж одоо ялгалгүй уралдуулах ийм одоо шийдвэр гарсныг одоо үзэгчтэй авахын бас дуулгая. За өнөө жилийн тухайд бол одоо Цэвэр сайхан Монгол одоо уралдуулж байгаа. За энэ нь бол одоо бас нартын бууралд осон 800-ыг гэлээсэн мөн эртний дүүхтэй нүүдэлчин Монгол томон 4 цагийн эргэлтэнд тэрийн салхин дээлэн гадаасан малчин уяажтай нэмжих зорилгоор Цэвэр Монгол одоо уралдуулсан. За хөржилөө Дундгой аймгийн хол сумнаа зохион байгуулагч ирээдүйн шандас төлгөөд 2017 уралдааны хурдан шүтлэн насны мөр гарааныхаа зурхаагаас нэгэн зэрэг сайхан хэрэглээ.
За газар газрын хоргорын хурдан хүрээнүүд өнөөдрийн хөлс ингээд даатан алтан доосон өргөж байгаа. Морд одоо дөнгөж ирэнгүүт хурдан хүрэн дагаан түрүү мөрөнд хурдлуулсан Дунд аймгийн Хулцмын Монгол улсын алдарт яаж сосрын мөнгөтийн хурдан ногоон үрээ одоо гарч ирээ хөтөлдөө. Түүний ярдал дээр одоо даагны уралдаанд одоо түрүү мөрөнд хурдлуулсан хурдан хүрэн газаргын хурдан хүрэн даганы одоо төрсөн хүрэн үрээ одоо гараад ирсэн. Энэ хүрэн үрээ бол одоо Дунд аймгийн Хулцмын Монгол улсын алдарт яаж баяр сайхны лав хүчний хурдан хүрэн үрээ. За ингээд шинэхэн хоёр алдартын одоо хоёр шүтлэн өнөөдрийн их хөрс ингээд даатмыг өнгө аваад одоо гарч ирсэн. Энэ өнгөн дээр яваад байгаа ногоон үрээний төрсөн ахын өнгөрсөн жил одоо Дунд аймгийн барьц ингээд даатан морин соёлын түрүү мөрөнд хурдлуулсан ийм одоо удамтай хурдан үрээ байгаа. За Монгол улсын алдарт яаж баяр сайхны лав хүчний хурдан хүрэн үрээ ам хөдөн дээр гараад ирсэн бол өнгөрсөн жилийн ирээдүйн янз бүрийн уралдаанд дайхан насандаа айрагдаж өссөн Монгол улсын алдарт яаж Вандагин баяр сайхны хурдан зээр дөрөө ус одоо айргийн урал дээр гараад ирсэн уршилтаа. Тэр дунд алд одоо 90 замцтай хөөхөдтэй хул үрээ зээр дөрөө хоёр одоо гараад ирсэн. За энэ бол одоо Дунд аймгийн Хулцмын аймгийн алдарт яаж нэргэн бичралын хурдан хүрэн үрээ гарч ирсэн бол зөв талд нь Дунд аймгийн Хулцмын аймгийн алдарт яаж Бодоржин Мямдаржи одоо хурдан хул үрээ ус одоо гараад ирсэн уршилж байгаа харагдлаа. За энэ хамгийн наадаар одоо цээжнээтэй сайхан завсмал дэлтийн зээр дүрийг одоо гараад ирсэн байгаа. Дунд аймгийн Өлзийцмийн аймгийн алдарт яа дэмчиг зоодлын эрдэнэ болгоны хурдан зээр дүрийг одоо хүүхэд нь хоёр талаар нь гойдож аваад өршлөж байгаа гэж байна. Өврөн аймгийн Баян Өндөрсмийн аймгийн алдарт яа Даасрынгийн нэм давгийн хурдан алаг үрээ бас одоо гараад ирсэн уушаалаа. За энэ хэдэн үрээнийх нь өнгөн дээр одоо өнгөрсөн жилийн энэ уралдаан дааган насандаа хайрагдаж өссөн Дунд аймгийн Хулцмын Монгол улсын алдарт яа Вандагин баяр сайхны хурдан зээр дүрийг одоо гараад ирсэн уушаалж байгаа. За алаг үрээ бол одоо Өврөн аймгийн Баян Өндөрсмийн аймгийн алдарт яа Даасрынгийн нэм давгийн хурдан алаг үрээ одоо энэ наад алтан гараад ирсэн. Өөрийнх нь одоо хас тамхтай сайхан үрээ харагдаж байна. За тэр дунд одоо Дунд аймгийн Өлзийцмийн аймгийн алдарт яа дэмжиг зоодлын эрдэнэ болгоны хурдан зээр дүрийг бас одоо гараад ирсэн. Тэр цээжнээтэй уршилж байгаа. Хамгийн ард талд нь битүү нэмнээтэй сайхан хул хэр үрээ нэг одоо гараад ирсэн уршилж харагдаж байна. За одоо уршлаад үзүүрийн үрээнүүдийг харуулна. Энэ хэдэн үрээнийх нь өнгөн дээр яваад байгаа хэр үрээ бол одоо Дунд аймгийн Хулцмын аймгийн алдарт яаж Жинлэнгийн Цолмонгийн хурдан хэр үрээ гараад ирсэн байна. Цолмон алдартын хурдан хэр үрээ гараад ирсэн бол Дунд аймгийн Хулцмын Монгол улсын алдарт байж Вандагин баяр сайхны хурдан зээр дүрээ гараад ирсэн. Энэ зээр дүрээний эцэг нь бол одоо ах зээр гэж одоо сайхан хурдан газар байлаа. За ингээд өнгөн дээрээ Дунд аймгийн Хулцмын Монгол улсын алдарт байж баяр сайхны лав хүчнийг үйлчилж байгаа Дунд аймгийн Хулцмын Монгол улсын алдарт байж сосрын мөнгөтийн хурдан ногоон үрээ гараад ирсэн. Энэ бол одоо Дунд аймгийн Хулцмын Монгол улсын алдарт байж Вандагин баяр сайхны хурдан хар азаргынхын төлийн төл ийм одоо хурдан үрээ байгаа. Өнгөрсөн жил одоо говийн бүсийн шиг нааданд одоо их дээгүүр сайхан уралдаж байсан. За ингээд арын үрээнүүдийн хөл бол одоо саарах ягаачгүй байгаа. За аргагүй бас одоо Дунд аймгийн Хулцм өнөө жил одоо эрд сайхан зуншлагтай болсон. Ногоо цагаан одоо сайхан гарсан байгаа. Морд нь одоо дүүрэн дамиртай байгаа. За ингээд энэ хэдэн үрээний хөнгөн дээр битүү нэмнээтэй жижигхэн хөрөнгө үрээ гараад ирсэн бол ам үзүүн дээр нь гараад ирсэн зээр дүрээ энэ дэмжиг зоодлын эрдэнэ болгоны хурдан зээр дүрээ байгаа. Тэнэн хөнгөр үрээгээ шүтлэн наснд нь улсын хэр зингэд нааданд дөрүүлж байсан. Өнөө жил засаг таны урд уралдаанд одоо айрагдулсан. Өнгөрсөн жил говийн бүсийн шиг нааданд айрагдулсан. За Жинлэнгийн Цолмон алдартын хурдан хэр үрээ айргийн дөрөв дээр гараад ирсэн бол Монгол улсын алдарт байж Вандагин баяр сайхны хонгон 3 үрээ нь одоо ингээд өнгөн дээрээ сайхан гараад ирсэн байгаа. Өөрийнх нь хурдан зээр дүрээ айргийн урал дээр гараад ирсэн уршилж байгаа. Ах зээр тасаргынх нь одоо төл энэ дэлгэцний харагдж байгаа хэр үрээ бол Дунд аймгийн Хулцмын аймгийн алдарт яа Жинлэнгийн Цолмонгийн хурдан хэр үрээ одоо гараад ирсэн байгаа. За айргийн нав дээр Өврөн аймгийн Баян Өндөрсмийн аймгийн алдарт яа Даасрынгийн нэм давгийн хурдан алаг үрээ одоо гараад ирсэн байна. За дэмжиг зоодлын эрдэнэ болгоны хурдан зээр дүрээ 6 дээр гараад ирсэн. 7 дээр бод хөрөн үрээг одоо танихгүй үрээ байна. 8 дээр гарч ирсэн сайхан хул хэр үрээ бол Дунд аймгийн Хулцмын аймгийн алдарт яа Батуйгийн Нармандлын хурдан хэр үрээ байна. За Нармандлын хурдан хэр үрээний ард тал дээр одоо Дунд аймгийн Хулцмын аймгийн алдарт яа хурдан ширэг үрээтэй нэргэн бочргалын хурдан зээр дүрээ гарч ирсэн байна. Мөн одоо нэг үеийн дээрээс морцсон Дунд аймгийн Хулцмын аймгийн алдарт яа Бодоржин Мямдаржи хурдан хул үрээ бас одоо гараад ирсэн байгаа. Хамгийн ард талд нь сэгэр зэжнээтэй сайхан шараг үрээ нэг одоо гарч ирсэн уршилж байгаа харагдаж байна. За ингээд Дунд аймгийн Хулцмнаа Монгол улсын алдарт яа сосрын мөнгөтийн санаачлагаар ивент тэтгэлгээр одоо зохион байгуулагддаг. Ирээдүйн янз бүрийн 2017 уралдааны хурдан шүтлэн насны мөрдийн уралдаан газрын хэмжээнд гарч ирсэн Өврөн аймгийн Баян Өндөрсмийн аймгийн алдарт яа Даасрынгийн нэм давгийн хурдан хас тамхтай алаг үрээ айргийн давдаар уршилж байгаа. 2012 онд одоо унган хар хязаалангаа төрийн хөрийн сэнгэл нааданд айргдүүлж ирсэн юм одоо яач байгаа. За алаг үрээнийх нь өнгөн дээр бол одоо Дунд аймгийн Хулцмын аймгийн алдарт яа Жинлэнгийн Цолмонгийн хурдан хэр үрээ одоо гараад ирсэн уршилж байгаа. За 3 дээр бол одоо Дунд аймгийн Хулцмын Монгол улсын алдарт яа Вандагин баяр сайхны хурдан зээр дүрээ одоо гараад ирсэн. Өнгөрсөн жил одоо 4 нэрлэлийн сайхтай одоо тэнцүүхэн сайхан уралдаж айргийн уралд уралдаж ирсэн энэ наадамд өнөө жилийн одоо хурдан шүтлэн насны мөрдийн уралдааны айргийн уралд дээр гараад ирсэн одоо уршиллаа. За зээр дүрээ бол одоо аргагүй хурдан үрээ ах зээр гэж одоо сайхан хурдан одоо төмөн их байлаа да. Харамсалтай нь одоо олон жил уралдаж чадаагүй баг. За тэр одоо зээр тасаргынхын төл ийм одоо хурдан үрээ байгаа. Монгол улсын алдарт яа Вандагин баяр сайхан гэдэг үеч одоо унган хэлтэй чондын намхтай адуугаараа халахад одоо данслагдаж байгаа ийм одоо говийн сайн үеч гэх юм бол яахан аргагүй мөн байгаа. За энэ хөрөнгө үрээ бол одоо түрүүн мөнөд хурдсан одоо хурдан хөрөн даагныхын их эцэг нэгтэй одоо төрсөн ахын юм байгаа юм.
За өнгөрсөн жил одоо Дундгой аймгийн сайхан овоо сумын баяр наадамд аман үзүүнд оролцсон говийн өмсийн хурдан мөртийн уралдаанд 6 дараа явж байгаад одоо хүүхдээ оноочихсан. За Даншиг хүрэн газрынхын төлөө Даншиг хүрэн газрынхын эцэг нь бол одоо Монгол улсын алдарт бай Цэрэн дэшин Ямбал сүрэнгийн одоо хандгай хүрэн газар гэдгийг үзэгчтэй охин бол одоо мэднэ. За их талаараа бол одоо Баян цагааны Бавуушгын адууны өгшөл ордог ийм одоо хурдан үрээ байгаа. За өнгөн дээр гараад байсан ногоон үрээ бол одоо төрсөн ахын өнгөрсөн жил Дундгой аймгийн баяр цэнгэл наадам түрүү мөгнөд ордолсон ийм одоо удамтай хурдан сайхан дүмнэхэ. Эцэг нь бол одоо Вандагийн баяр сайхны одоо хурдан хар азаргийнхын төлийн төл ийм одоо үрээ юм байна лээ. За хурдан ногоон үрээ бол одоо Дундгой аймгийн хул сумын Монгол улсын алдарт бай Хэмэр төлөг мөрөн спорт уяжтын холбооны тэргүүн Сосрын мөнгөтийн нэр дээр одоо мордсон байгаа. За ингээ Дундгой аймгийн хул сумнан зохион байгуулагч ирээдүйн янз төлөвүүд 2017 оролдааны хурдан хөдлөн бранд болж ирэхэд Дундгой аймгийн хул сумын Монгол улсын алдарт бай Вандагийн баяр сайхны унаган одоо улсын алдарт бай Сосрын мөнгөтийн хурдан ногоон үрээ төрүүлэн гэрч төмгөлнийг бясгасан бол Монгол улсын хамгийн залуу алдарт бай баяр сайхны давгуучны хурдан хүрэн үрээ намын хүзүүнд дурдалаа. Мөн одоо баяр сайхан алдарт өөрийнх нь одоо хурдан зайдраа айргийн 3 дурдаж нэг айлын одоо унаган хилтэй жонжин дамгтай 3 шүтлэн үрээ түрүү аман хүзүү айргийн 3 одоо хордоллаа. Айргийн 4 Дундгой аймгийн хул сумын аймгийн алдарт бай нэргэн бочрагын хурдан зээр төрийн хордолсон бол аймгийн алдарт бай Бодоржин Мямдоржийн хурдан хулуураа айргийн 5 дурдаллаа. 6 дүүрэнгийн аймгийн өндрөө Даваасүнгийн Нямдавгийн хурдан алаг үрээ хордолсон бол 7 энэ Дундгой аймгийн хул сумын аймгийн алдарт бай Жинлэнгийн Золмонгийн хурдан хээр үрээ хордоллаа. За 8-д бол одоо Дундгой аймгийн хул сумын аймгийн алдарт бай Доржинцэнгийн Батгийн аймгийн алдарт бай Нармантлын хурдан хул хээр үрээ хордоллаа. 9-д Дундгой аймгийн Үлзий сумын аймгийн алдарт бай Дэмжиг цоодлын эрдэнэ болгоны хурдан зээр төрөө одоо хордоллаа. За ингээд 10-11 үрээ 58 номертэй одоо хурдан ногоо үрээ 10 дурдаллаа. Тархин дурлаад байсан нэмнэттэй хөрөнгө үрээ одоо 11 дурдлах шиг боллоо. За ийхүү одоо Дундгой аймгийн хул сумнан зохион байгуулагч ирээдүйн шанцлал төлөвлөгөөд 2017 оролдааны хурдан шүтэн насны нэмэртийн уралдаан өргөн нэдгэр сайхан зохион байгуулагдаж барайнд орлоо. За наадмын талаас сэтгэлээ. За наадам маш сайхан болж байна. Өнөөдөр сайхан их сайхан цаг сайхан өдөр ирээдүйн шанс төлгүүд хурдан дагны уралдаа маань их амжилттай сайхан боллоо. Одоо тэгээ хойшд энэ шүтлэнгийн боцот уралдаа ингээд болсон. Тэгээ шүтлэнгийн боцот уралдаанд ингээд миний нэр дээр дэвсэн хар азаргын төлөв баярын агцээр азаргын төлөв юм гинэ. Хар азаргын төлөвийн төлөв гэсэн үг л дээ. Их сайхан давхиж байна. Их алдтай сайхан яг ер нь эцэгчгээ давхдаг азарга юм байна. Юу байна? Тийм давхилтай эсгийн давхил бол байд юм. Их сайхан давхиж байна. За хөрөөрөгийн хурдан мөхтэй сайхан танилцуулга. За сая төрүүлсэн хуран дагны төр сайхан. Асал миний хөрөөр нээлт байна. За өнгөрсөн жил яаж болов? Өнгөрсөн жил сайхан уус өмнө дам үзүүлсэн тий. Өнөөдөр ам үзүүллээ. Баяртай сайхан байна. 3 өрөө мардос гуруулаа. Огсрлаа. За зэр дүрийн амжилт хүслээ. За зэр дүрээ энэ миний ах зэр гэдэг хурдан зэр дотроо байсан түүний үрдэл нодны ирээдүйн шандас төлөг даагны уралдаанд мөн гурвуулж ирсэн үрээ сая сайхан гурууллаа. Манай морин спорт уяжтын холбооны сумын морин спорт уяжтын холбооны тэргүүн мөнх бат маань ирээдүйн шандас төлөг гэдэг сайхан даагны уралдааныг санаачилж ивэн тэтгэж одоо бид бүгдийг баярлуулж зөнгөлж явна. Энэ одоо уламжлал болон ингээ хийгдэж байгаа уралдаан. Тэгээ цааш мөн ингэж хийгдэх. Зээ дүр энэ манай унага одоо ямар азрын төв. Эцэгдэл нь сквадрын дэндүү мөнгөсрөн гэж хүний унага хараад байгаа. Тэрний дэл юм баг. За энэ наадмын талаас сэтгэлээ. Наадам их сайхан болж байна. Тэгээ наадамстай болондоо сумынхантай минь дэвшүүлье. Өнгөрсөн жил оролцсон уу? Өнгөрсөн жил 12 асан. Энэ жил анхны хуралдааны хийгээд айрын дөрөв төрсөн шүү ихтэй. За баярлалаа амжилт. За хуулаарынхаа амжилтыг. За энэ манай ах унага асуугаамаа. За хэний удам өслийн сайхан тайлбар. Эхэн дорног дэлгэрхийн дамгой халзаа азаргын төлөвлөгөө. Эцэг нь эхэн болохоор дорног дэлгэрхийн бэлгийн унган хулалцсан гүнээс гарч тийм байдаг. Тэгээ энэ манай дэргэд нодны хоёр болцсон да. Are you
За энэхүү хурдан шүтэн насны мөрдийн уралдаан төрүүлж харагдсан хурдан хөлбөдийн алдар залыг дуудаж байна. За Дундгой аймгийн Хулцмаас төрөн гарсан 3 алдар туяач бол одоо ингээд зэрэгцээ зогсож байгааг үзэгчтэй охин харж байгаа хаа. Вандагийн бэр сайхан алдарт бол аргагүй бол одоо булган сүлтэй байж өнөө жил одоо хүүн Монгол улсын хамгийн залуу алдар туяачаар одоо тодорсон бол мөн одоо энэ наадмыг санаачлан ивент тэтгэн зохион байгуулж буй Сосрын мөнгө туяач бас одоо Монгол улсын алдар туяач хэмээх эрхэм сайхан алдрын зэрэгт одоо өрсөн байгаа. За энэ 3 алдартаас гадна Дундгой аймгийн Хулцмаас одоо Монгол улсын алдар туяач Махврэдийн энэвш гэж одоо сайхан гурал туяач бас одоо хөрөн гарсан байдаг. За ингээд түрүү мөнгөд ордолсон Дундгой аймгийн Хулцмын Монгол улсын алдар туяач Сосрын мөнгөний хордон ногоон үрээний одоо шагнад гардуулан өгж байгааг үзэгчтэй охин харж байна. Монгол улсын алдар туяач Вандагийн бэр сайхны унаган адуу. За Монгол улсын хамгийн залуу алдар туяач баяр сайхны хав хүчрэг гэдэг үеж өнөөдрийн одоо энэ хоёр цангад наадам дааг дөрүүлэглээ 3 шүтгэнгэрээ бас одоо угсраагаар нь оруулж одтой сайхан наадлаа. Өнөө жил одоо хоймор нутаг зохион байгуулагдсан засгийн газрын бүсийн уралдаанд унаган хавчиг хэрмөрөн одоо хайрагдуулж алдар цолон бол одоо засгийн газрын бүсийн уралдааны эхнэсний мөрний хайргаар одоо медалсан. За Монгол улсын алдар туяач Вандагийн бэр сайхны хурдан зээр дүрэн одоо хайргийн уралд ордолсон бол аймгийн алдар туяач Нэргүн Бочргалын хурдан зээр дүрэн хайргийн дөрөв дурдаж аймгийн алдар туяач Бодоржин Мямдоржийн хурдан хулуурай хайргийн давд одоо туус урдлан уйсан эзэн унсан хүүгээд наадамчин охныг одоо баясгалаа. За ингээд өнгөрсөн жилээс энэ Дундгой аймгийн Хулцмнаа зохион байгуулж эхэлсэн ирээдүйн шандас төлгөөд уламжлалт энэхүү уралдааны үеэр бас одоо энэ наадмыг санаачлан ивент тэтгэн зохион байгуулдаг Эдс группийн ерөнхийлөгч Монгол улсын алдар туяач Сосрын мөнгөтаас одоо хурдан мөр уралдаан чуулгуудад одоо гарын бэлэг гардуулан өгж байгааг одоо үзэгчтэй охин харж байна. За энэхүү баяр цангал наадмыг бол одоо Дундгой аймгийн Хулцмын Хэмэр тулаг мөрөн спорт уяачдын холбоо болон Эдс группийн ерөнхийлөгч Монгол улсын алдар туяач Сосрын мөнгөт одоо хамтран ивент тэтгэн одоо санаачлан зохион байгуулж эхлээд энэхүү 2 дахь жилтэйгэн одоо учрын залгаж за 2 дахь удаагийн уралдаан хурдан шүтэн насны мөрдийн уралдаан болон даагны уралдаанаар амжилттай сайхан зохион байгуулагдлаа. За энэ сайхан өдөр одоо жил болгон уламжлал явуулдаг ирээдүйн шанс төлгүүд хурдан даагны уралдаан маань сайхан болж өнгөрлөө. За ингээд жил болгон Хулцмын Улаанжирм гэдэг газар энэ бол болдог. Энэ жилдээ бол одоо нэмж бид нар бол одоо хурдан шүтлэнгийн бооцоод уралдааныг бол нэмж зохион байгуулсан их сайхан болж өнгөрлөө. За даагууд бол 30 гаруй дааг уралдлаа. Шүтлэн 20-од шүтлэн уралдлаа. Их сайхан байна. Хүмүүс маань их сэтгэл өндөр сайхан байна. За энэ уралдааны зорилго бол одоо манай Хулт нутгаас маань манай Хиймэр төлөг баярчдын холбоо маань ирээдүйд одоо улс улсын наадамд одоо айраг төрөв авах зорилготой ийм адуунуудыг бүр багаас нь даагнаас нь эхлэн бэлдэж ийм сорилт уралдааныг одоо хийж байгаа юм аа. Ийм арга хэмжээ учраас энэ арга хэмжээнд манай нийт Дундгой аймгийн уяачд болон бүх нийт улсынхаа Монгол улсынхаа уяачдыг ирж хүрэлцэн ирж оролцож байхыг урьж байна. За хойшд бол бид бүгд яах гэхээр одоо энэ улс улсын наадамд цус орсон адуунуудад оролцоод байгаа учраас нутгийнхаа одоо уяачдыг одоо релиз цэсний адуунуудыг одоо оролцуулж ер нь цэсний адуутай болгох одоо ийм зорилгоор хэрэгжлийн уралдааныг бол бид бүгд релиз даагыг бол одоо хольж одоо ялгахгүйгээр хольж уралдуулахаар ийм зорилго тавиад ажиллаж байгаа учраас хэрэгжлийн уралдаан бол релизийг бол одоо хольж уралдуулъя. Тэгэхгүй бол одоо энэ удаад бас релиз даагтай ирсэн улсууд маань хасагдаж байна. Харамсалтай юм боллоо. Тэр хүмүүсээс бас үлцэл өчье. За ингээд ирж буй энэ жил бол манай аймагт бол их говийн бүсийн наадам
7 сарын 28-нд болох учраас нийт нутгийнхаа уяач түмэнд за уг наадамдаа улсын наадамдаа болон бүсийнхээ том наадамд амжилттай сайхан оролцож олон сайхан айраг төрөө аваарай гэж хүсье өрөөё. За энэхүү эрхэм үзэгч та бүхэндээ Төмний их студийн уран бүтээлч хамт олон Дундгой аймгийн Хол сумын төв Улаан жирэмс зохион байгуулагдсан ирээдүйн шандас төлгөөд 2017 уралдааныг бүрэн ихээр нь бэлтгэн үзүүллээ. Бидний нэвтрүүлгийг анхааран үзсэн үзэгч та бүхэнд баярлалаа. Хол нутгийн хямралаг Төмнийг хурдан мөрний босоо цагаан хямар өнөд ивэж энэ нутгийн дэнгэр дор хэдсэн эр унаг болгононо босоод амсаж төр Төмний их хоёр зингал наадамдан үеийн үед бүлгийн алтан жолоо өргүүлж байгаа болтугай.